하나님 오늘도 귀한 날을 허락하신 은혜를 감사합니다. Эзэн минь энэ өдөр мөн шинэ нандин өдрөө өгсөн төлөө талархах гэнэ. 하나님께 관한 이 진리의 지식은 하나님이 주셔야지만이 없습니다. Эзэн минь таны талаарх мэдлэг болон ойлголтыг та өссөн хүнд ойлгуулдаг. 제가 하나님을 아는 것만큼 믿음이 자라나고 Тэснээрээ таныг мэдэх тусам бидний итгэл нэмэгдэж 신앙 인격이 자라난 것만큼 귀하게 쓰임 받을 수 있사오니 бидний итгэл нэмэгдэх тусам танд нандинаар хэрэглэгддэг учраас 저희 영적 성장과 귀하게 쓰임 받는 일을 위해서 эзэн минь та бидний сүнслэг өсөлт болон танд хэрэглэгдэх тэр нандин эрүүлийн төлөө 하나님의 말씀에 담겨 있는 하나님의 뜻을 잘 깨닫게 하여 주시옵소서. та биднийг өөрийнхөө нэгүүлсэлд байлгаж таны үгийг ойлгоход тусалж өгөөч. 저희가 믿고 받아들인 말씀 위에 굳게 서 있게 하여 주시고 Эзэн минь бид таны үгэнд итгэж бас хүлээж авсан тэрхүү үг болгон дээр баттай зогсоход туслаач та. 늘 말씀의 인도와 다스림만 받음으로 Эзэн минь бид үргэлж таны үгийн удирдлагын дагуу амьдарч 이때 하나님께서 귀하게 쓰임 받는 일꾼들로 세워지게 하여 주시옵소서. амьдарснаар та биднийг таны үйлсэд хэрэглэгддэг хүмүүс болгож өгөөч. 하나님께서 설명하여 주시고 깨닫게 하여 주시옵소서. Эзэн минь та өөрөө тайлбарлаж бас та өөрөө бидэнд ойлгуулж өгөөч. 예수님의 이름으로 기도합니다. Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. Амен. 지난 시간에 이어서 지금 21장 하고 있는데요. 21장 그 7절부터 이제 찾아놓으시기 바랍니다. 네. За илүү одоо 2-р Самуэль 21-р бүлэг дээр явж байгаа шүү дээ. 21-ийн 7-оос эхэлцгээе. 네 번째 제목입니다. 네. 무비보셋 외에 자손들을 내어줌. За 4-р сэдв рүү орох чинь 4-р сэдв болохоор Мефибошетийн үр хүүхдүүдийг одоо гаргаж өгсөн нь гэсэн үг. 7절부터 9절까지고요. За 7-оос 9-р ишлэл байгаа. 7절부터 9절까지 읽어주십시오. За би 7-оос 9-р ишлэг уншиж өгч чинь. Гэвч хаан Саулын хүү болох Йонатаны хөвгүүн Мефибошетийг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Йонатаны хооронд эзэнд тангаралсан тангаргийн улмаас амьд үлдээжээ. Тэгээд хаан Аягийн охин Рицфагийн Саулд төрүүлж өгсөн хоёр хөвгүүн буюу Армоны Мефибошет мөн Саулын охин Мирабийн Михолас хүн Барзиллайн хөвгүүн Адриэлд төрүүлж өгсөн 5 хөвгүүнийг авч Гибеончуудын гарт өгөв. Тиймээс тэднийг эзний өмнө уулан дээр дүүжилж алжээ. Ингэж 7 хүн хамтдаа өгөв. Тэд ургацын өдрүүдэд 10 хураалтын ихээр алгажээ. 아멘. 지금 이 일은 흉년에 관해서 흉년 때문에 지금 계속 일어나는 일들입니다. 자, эднэр болохоор ерөөсөө өшөө хавтаас болоод үүссэн агуулгууд байсан тийм ээ. 흉년이 계속 이어지고 끝나지 않으니까 다윗이 하나님께 여쭤봐서 얻은 그 말씀인데요. За яг л тухайн үедээ маш нэг өлсгөлэн болцсон ийм үе байсан тий. Тэр өлсгөл нь юунаас болсон бэ гэж Давид эзэнд ингэ залбирсан. 무죄한 피를 흘린 일이 있었기 때문에 그래서 오늘 흉년이라고 말씀하셨죠. Тэгэхээр эзэнээс юу ямар ойлголт ирсэн гэхээр тэр бол асар их тэг гэмгүү цусуудыг урсгаснаас болсон гэдгийг илүүлсэн байж байгаа тий. 죽일 이유가 없는 기브온 사람들을 사울 왕이 잘못된 판단으로 죽인 일이 있었다는 겁니다.
За тэгээд бид нэр одоо өөхөх ёсгүй байсан те ямар ч одоо гэмгүй байсан хүмүүсийг Саул хаан алснаас болсон байсан те Гибеончуудыг. 이런 일들은 다른 일과 마찬가지로 하나님의 인도와 하나님의 다스림을 받지 않아서 생긴 일이죠. Тэгээ өөрөөр хэлэх юм бол эдгээр одоо зүйлүүд нь юунаас үүссэн гэхээр Бурхны удирдлагыг аваагүй. Тэгээ өөрийнхөө үлдсэн ийм агуулгуудаас үүссэн байсан. 다윗이나 사울이나 누구든지 판단은 잘못할 수 있어요. Тэгээ ер нь бол Давид ч бай, Саул ч бай, ер нь хэн ч гэсэн альва зүйл дээр буруу шийдвэр гаргах тохиолдол байдаг. 세상이 모든 것을 아는 게 아니기 때문에 모르는 것이 많기 때문에 잘못 판단할 수 있습니다. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө хэн ч байсан энэ дэлхийн бүх зүйлийг мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр шийдвэр гаргахдаа юм уу эсвэл дүгнэлт хийхдээ буруу гаргах тохиолдол байдаг. 사람을 죽이는 일은 반드시 법대로 하나님의 말씀대로 했어야만 하는 일입니다. Тэгтээ хүн одоо алах буюу хүний амийг таслах ийм асуудал дээр бол зөв бурууг нь хүн дүгнж чадахгүй боловч Бурхны үгэн дээр ингээд цензур тавих заавал шаардлагатай. 하나님의 말씀에서 벗어난 모든 행동은 다 죄가 되고 그 잘못된 보응을 불러옵니다. Тэгээ яагаад тэгэхээр Бурхны үгэн дээр л ингээд одоо тавьж шийдэхгүй бол Бурхны үгэн дээр өгөгдсөн агуулгуудаас хэтрээ явчихлаарэ тэр нь одоо алдагдаж эхэлдэг буюу цензургүй болоод буруудаж эхэлдэг байна. 그냥 지나간 과거의 일로 덮어두고 넘어갈 수도 있지 않겠는가 이렇게 생각을 할 수 있지 않겠습니까? Тэгээ хүмүүс болохоор тэгж боддог. Нөгөө нэг аль хэдийн өнгөрсөн штэ гэсэн ийм ойлголтууд хүнд байгаад байдаг. Тэгээ нэгэнт өнгөрсөн юмыг ингээд өнгөрөөсч болохгүй мүү гэсэн ойлголт байдаг. 사람을 죽인 일은 어떤 죄라도 그냥 넘어가는 일은 없는 겁니다. Гэхдээ хүний амь таслан гэдэг зүйл дээр болохоор за зүгээр өнгөрчий одоо өнгөрсөн гэсэн ойлголт бол байж байдаггүй. 가장 소중한 인간의 목숨을 죽인 일은 그 죄를 갚아야 그 땅에 저주가 임하지 않는다고 그랬어요. Ялангуяа хүний амь бол маш чухал учраас тэр одоо амь таслсан зүйл дээр заавал буцаалт буюу заавал одоо түүнийг гүйцэлдүүлж байж цаашаа үргэлжлэнэ гэсэн байна. 그래서 신명기 19장에 10절부터 있는 말씀을 보면은요. За дэд хууль номны 19-ийн 10-аас эхлээд харах юм бол 누군가 고의로 의도적으로 사람을 죽이면 반드시 그를 용서하지 않고 긍휼히 여기지 않고 그를 죽여서 그 죄를 제거하라 그렇게 말씀하셨어요. тэн дээр ямар хаалга бол хин нэгэн бусдын амийг таслах юм бол тэр хүнийг ямар нэгэн байдлаараа зүгээр өнгөрөхгүйгээр тэ эсвэл ямар нэгэн байдлаар түүний одоо сайн үйлс хийсэн байсан ч гэсэндээ тэрийг нь одоо орлуулна гэж ярьдаг. Тэ орлуулахгүйгээр заавал тухайн хүний амийг нь амиар солих ёстой гэсэн ийм бичвэр байгаа. 그 범죄자를 죽임으로 죄가 제거되고 죄가 제거되어야 복이 있으리라 그렇게 말씀하셨어요. Тэгээд тухайн амийг бүрлэгсэн хүнийг амийг тасалсан хүний гэмтнийг амийг тасалж байж түүний дараа ирэх ёстой өрөөлөд ирнэ. Буюу тэрний дараа цагаатнаа гэсэн ийм агуулга байна. 민수기 35장 33절이에요. За хэлээ тооллоо номны 35-33-ыг харах юм бол 사람의 피를 흘리면 그 땅이 더러워진다 그랬어요. тэрэн дээр хүний цусыг уурсгахад газар түүнээс болоод одоо бохирдно гэсэн агуулга байж байгаа. Бузартна гэж хэлдэг. 그래서 그 더러워진 땅을 피를 흘리게 한 그 범죄자의 피가 아니면 속할 수 없다라고 깨끗하게 할 수 없다라고 그렇게 말씀하셨습니다. Тэгээд тэрхүү одоо бохирдсон газрыг хэрхэн цэвэр болгох вэ гэхээр тэр цусыг урсгасан гэмтний цус тэрэн дээр цус байж тэр цэвэршнэ гэсэн байдаг. 다른 사람을 해롭게 만든 사람은 자기가 반드시 그 보응을 피할 수 없다라는 걸 말씀하는 겁니다. Өөрөөр хэлбэл энэ агуулга юу гэсэн үг гэхээр хэн нэгнийг хүн хохирох юм бол
хохироосон хүн нь өөрөө тэр одоо хариугаа заавал авч иж тэр асуудал цайрагданаа гэсэн утга байна. 그래서 그들의 요구대로 기브온 사람들의 요구대로 다윗이 내어주겠다라고 약속을 했죠. 그 후손들을. Тэгээд одоо энэ үндсэн гэрэл агуулга гарах юм бол яг энэ агуулга гарч байгаа тийм ээ. Гибеон хүмүүс энийг хүссэн. Тэгээд Давидаас гибеончуудын хүслийн дагуу үйлдэнэ гэдэг үйлдэж өгсөн агуулга байна. 다윗의 그러한 결정 역시 하나님의 뜻이 들어있는 하나님의 뜻에 의한 결정이기 때문에 그것이 바로 하나님의 하신 일입니다. За тэгээд Давидын энэ гаргасан шийдвэр бол эзэнтэй хамт гаргасан шийдвэр учраас нэг талаараа харах юм бол энэ эзний шийдвэр байсан гэж хэлж болно. 사울은 없기 때문에 사울의 아들과 그 다른 자손들이 이렇게 내어주게 되는데요. За гэхдээ мэдээч хэрэг гими цусыг урсгасан хүн бол Саул хаан байсан. Тэгэхдээ Саул хаан алидыг өнгөрсөн. Харин Саул хааны үр хүүхдүүд нь байж байгаа. Түүний цус гэсэн үг шүү дээ. Цус нь маш тасархай байсан. 사울의 아들과 손자 가운데서 모비보셋의 요나단의 자손들은 그래서 제외됐습니다. За гэхдээ Саулийн маш тасархай дотроос Мефибошетийг болохоор Давид хаан авч үлдчихэж байгаа тийм. 요나단의 자손이 제외된 거에 대해서는 이유가 있습니다. Гэхдээ энэ донд ч гэсэн бас нэг ямар нэгэн энэ донд ч гэсэн бас утга учир байсан. 먼저 첫 번째는 다윗과 요나단 간의 그 언약, 약속 때문에 내어줄 수 없는 겁니다. За нэгдүгээрт нь яагаад ямар утга учир байсан гэхээр нэгдүгээрт нь Давид болон Йонатан хоёрын хооронд хийсэн амлалт байсан. 그 구절이 몇 군데 적혀 있는데요. За Библийн тэр амлалтын талаар харах юм бол Библиэр хэд хэдэн газар бичигдсэн байгаа. 사무엘상 20장 14절부터 17절까지입니다. За нэгдүгээр Самуэль 20-ийн 14-өөс 17 дугаар ишлэл байгаа. 이거는 누가 좀 읽어주시기 바랍니다. 사무엘상 읽어주시기 바랍니다. За манайханаас нэг нь уншиж өгөх үү? Нэгдүгээр Самуэль 20-ийн 14-өөс 17. За би амьд хэвээр байвал намайг өгүүлэхгүй байлгахаар эзний хайр инэрлийг чи надад үзүүлэхгүй гэж үү? Эзэн Давидын дайснаас нэгийг нь ч үлдээлгүй. Газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр инэрлийг миний гэрээс өөрт салгахгүй байх болтугай хэмээн өгүүлв. Йонатан Давидын гэртээ гэрээ байгуулад эзэн Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай гэв. 아멘. 아멘. 여기 이렇게 기록된 내용대로 다윗이 하나님 앞에 요나단을 위한 언약을 했어요. 목사님 14절부터 17절까지죠. 예. 아하, 목사가르치다 17 хүртэл уншиж өгье. За. За. Йонатан Давидэд хайртай байсан тул түүгээр дахин тангаргалуулв. Учир нь Йонатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ. 아멘. 하나님 앞에 한 약속이기 때문에 이것 또한 다시 지켜야 할 문제입니다. За тэгээ энийг болохоор энэ дээр харах юм бол Бурхны өмнө энэ хоёр тангаргалсан байж байгаа тийм ээ. Тийм учраас энэ тангаргалыг Давид захих хэрэгтэй байсан. 그 약속을 한 이유는 요나단이 끝까지 마지막까지 다윗을 돕고 다윗을 사랑했기 때문입니다. За Давид мөн одоо энэ амлалтыг заавал захих хэрэгтэй учир шалтгааны нэг нь нөгөөх нь юу гэхээр Йонатан эцсээ хүртэл Давидыг талд зогсож өгсөн, Давидыг хамгаалж өгсөн юм байна. 사울이 하는 그 잘못된 일에 대해서 요나단이 조금도 거기에 대해서 동조하거나 거기에 끌려가지 않았어요. Давидын өдөрчлөөр хүргэнэн штэ тийм ээ. Гэтэ хүргэн гэдэг утгаар нь одоо ямар нэгэн зүйл дээр нэг ч удаа буруутгаж байгаагүй. 다윗을 죽이려고 하는 것을 요나단이 적극적으로 반대했기 때문에
아버지 사울이 이 창을 던지려고 하기까지 그런 이 화를 내는 일도 요나단에게 화내는 일도 있었죠. За тэгээд Давидыг хин түүний хадам эцэг болсон Саул хаан тий Саул алах гэж байхад хүртэл хин Йонатан эсэргүүцсэн. Тэгээ бүр эсэргүүцэхдээ ууралж исэн тохиолдол гэсэн бас байж байгаа. 그 아버지 때문에 슬퍼하며 마음 아파 하더라도 거기에서 조금이라도 거기에 대해서 이렇게 동조하지 거기 끌려가지 않았습니다. Мэдээж хэрэг хүүгийн хувьд одоо аав нь тэгж буруу юм үлдэж байгаа болохоор аав нь бурууг хараад хүүгийн хувьд сэтгэл нь өвдсөн байх тий. Гэхдээ тэгсэн тэглээгээд аавынхаа буруугийн талд зогсоогүй харин Давидыг бас ингээ одоо хэлмэгдүүлээгүй. 사울이 통치하는 그 나라의 그 전체적인 환경은 다윗을 대적하게 만드는 범죄하는 환경이었습니다. Тухайн үед харах юм бол Саул хаан өөрийнхөө захирч ирсэн бүх газар нутгийнхаа даяар яасан гэхээр Давидыг гэмтэн гэж зарласан тий. Тэр хааж явсан Давид бол гэмтэн гэж хэлэгдэжсэн байсан. 그러나 요나단에 갖고 있는 이 마음의 결심과 태도는 그 범죄에 끌려가지 않을 수 있는 그런 의로운 마음 자세였죠. Гэхдээ харин Йонатаны дотоод сэтгэл болохоор Давидыг гэмтэн гэж үзэхгүй тий. Түүнийг буруутгасан ийм бодол байгаагүй. 그래서 죄악의 환경 가운데서 피해를 입지 않는 방법을 요나단이 우리에게 가르쳐주고 있는 겁니다. За тийм учраас эргэн тойронд бүх зүйл дээр гэмт байлгаж гисэндээ тэр дунд хохирол учруулахгүйгээр бусдыг буруутгахгүйгээр тэгээ яаж ингээд хүнийг хайрлаж болох вэ гэдэг тэр жишээг Йонатан ингээд биднээс бас харуулж өгсөн байдаг. 그래서 좀 필기할 게 있습니다. 죄악의 환경에서 피해를 입지 않는 법 이걸 적어 놓을 겁니다. За одоо хэдүүлээ юу нэг ийм та одоо бичиж аваарай. За ямар ч тийм гэмээр дүүрэн ийм нөхцөл байдал гэсэн ч гэсэндээ хохирол учрахгүй байх арга гэсэн ийм зүйл байна. 거기에 첫 번째 죄에 대하여 반대하고 싫어해야 함. За тэр ямар арга байж болох вэ? Танд өөртөө хор учрах за нэгдүгээр арга нь болохоор чинь гмийн талаар та гмийг эсэргүүцсэн бодолтой байж түүнийг дургуулах гэсэн нэгдүгээр арга байна. Эсэргүүцсэн бодолтой байж дургуулах гэсэн. 그리고 두 번째는 죄로 인해 애통해야 함. За хоёр дахь нь болохоор гмээс болж сэтгэл нь өвдөх. 네, 세 번째는 죄를 본받거나 따르지 않아야 함. За дараа гурав дахь нь болохоор дагаж өвөлдөхгүй байх, дуурайхгүй байх. 이 세 가지의 조건을 갖추면은 아무리 그 주변 사람들이 다 범죄하는 가운데 있다 할지라도 자기는 그 죄에 빠져들지 않습니다. За энэ хохирол учрна гэдэг нь юу ч нэр ирээдүйд хохирол учрах гэж байгаа хгүй. Гмийн орчинд амьдсан ч гэсэндээ ирээдүйд та хохирохгүй байх боломж нь юу гэхээр энэ гурван зүйлсийг та хийж амьдрах юм бол дараад нь танд хохирол ирэхгүй. 특별히 중요한 것은 이 애통하는 마음, 죄를 싫어하는 마음은 애통하는 마음으로 이렇게 표현되게 되어 있는 거예요. Ялангуяа энэ болохоор хоёр дээр хэлсэнтэй сэтгэл өвдөх гэсэнтэй сэтгэл нь гашуудан өвдөх энэ болохоор чинь юунаас гарч ирдэг гэхээр гмийг дургуулах үед буюу гмээс болоод энэ гмийг дургуулахч гмийг үзий ядах үед гарч ирдэг тэр сэтгэл өвдөлтөй хэлж байгаа. 죄 때문에 애통해하는 하나님 앞에 올바른 애통은 우리에게 복을 가져다 준다 그랬어요. За тэгээ энэ дээр Библиэр бас байж байгаа. Гмээс болоод сэтгэл өвдөж сэтгэл дотроо тэгээ гүнээр одоо нэг талаар бол гашуудаж дургуулж байгаа энэ байдал нь эцэст нь танд ерөөлөг авчирч өгөх одоо хандлага биш үү гэж ингээ Библиэр байгаа. 마태복음 5장 4절에
그래서 애통하는 자는 복이 있다고 말씀하신 이유가 그것입니다. За бас Матай 5-ын 4 дээр бас байж байгаа. Тэгээ гашуудагсад өрөөлтэй гэж байгаа. Тэгээд энэ болохоор чинь энийг хэлж сэтгэл нь өвдөх, гмийг харахтаа сэтгэл нь урагдах энэ байдлыг хэлж байгаа. 에스겔 9장 4절 말씀 보시면은요. За Эзекиэл номны 9-ийн 4-ыг харах юм бол 예루살렘에서 일어나는 일 때문에 탄식함이 우는, 그러니까 애통하는 마음으로 우는 자의 이마에 표시하라는 말씀이 있죠. за Эзекиэл 9-ийн 4-ыг харах юм бол энэ дээр Иерусалимд болсон зүйлсийн талаар сэтгэл нь өвдөж байгаа хүний талаар гарч байгаа. 천사에게 표시하라고 명령하신 말씀인데요. За тэгэхээр арай энэ тушаалын талаар гарч байна. Юуны талаар байгаа гэхээр 왜 표시하라고 했냐면 예루살렘의 전체에 그 하나님의 진노가, 하나님의 징벌이 임할 때 표시한 자는 죽지 않게 하기 위해서 표시하라고 한 겁니다. Тэгээ тэрэн дээр энэ дээр харах юм бол тэр Иерусалимийн байдлыг харахтаа тэр ингээд гимээс болоод гмийн тэр гимт живсэн байдлыг нь харахтаа гашуудах хэрэгтэй гэж байгаа. Тэгээд гашуудж байгаа хүмүүс нь ястаа гэхээр духан дээр юм тэмдэг тавьж хэлсэн. Тэгээд тэр тэмдгийг харах тэмдэг тавьж тушаалын талаар гарч байгаа. 그래서 범죄에 대해서 애통하는 자는 범죄의 결과가 임할 때, 범죄의 결과가 올 때 그는 해를 받지 않는 겁니다. За тийм ялангуяа нэг гэмт байдал тий буруу зүйлсүүд эзний өмнө бузармуу өгсөн зүйлсүүдээс болоод сэтгэл нь урагдаж гашуудж байгаа хүмүүс яадаг гэхээр эцэст нь тэр гэмээс болоод заавал одоо шийтгэл юм хариу ирнэ. Тэр үед тухайн гашуудж ирсэн хүмүүс нь гашуудлаасаа болоод одоо өршөөгдөх тий хэлтрүүлэх ийм тохиолдол байна гэж хэлсэн. 그런 요나단의 그 신앙과 그의 자손, 그 신앙과 그 신앙을 물려받은 자손들은 그래서 해를 입지 않았다는 겁니다. Тэр энэ агуулга дээр үндсэн агуулгыг харах юм бол Йонатаны үр хүүхдүүд одоо тэрний нэг жишээ болж байна тий. Тухайн үед байсан аавынхаа үйлдэлээс болоод энэ удаа тэд нэр ингээ өршөөгдсөн. 지금 추가로 들어오신 분 좀 체크 좀 하겠습니다. Чүгүр төвшсөн. 여기 강바르트 씨도 지금 들어온 것 같고요. 네. 그렇죠. 그리고 또 다른 분은 없으시죠? 다른 분은 없는 것 같고요. 네, 됐습니다. 네. 그러면 무비보셋의 자손들이 아닌 다른 자손들은 왜 넘겨지게 됐을까요? За тэгвэл одоо энэ дээр харах юм бол нэг Гибеончуудад хүүхдүүдийг өгөхдөө 7 хүн өгөхдөө тийм учраас Мефибошетийн хүүхдүүд аврагдсан байх нэ. Тэгвэл бусад хүүхдүүд нь яагаад өгсөн гэж бодож байна? 그들은 요나단이 가졌던 또 무비보셋이 가졌던 그런 마음젯을 갖지 않은 사람들인 거예요. За тэд нэр одоо ялгаатай нь юу гэхээр Йонатанд байсан шиг тийм сэтгэл тий бас Мефибошет чиг байсан ийм сэтгэлүүд тэдгээр хүмүүст бол байхгүй байсан гэсэн утга байна. 자기 아버지 사울 왕의 그 잘못된 일에 대해서 싫어하거나 애통하지 않았어요. За ямар сэтгэл байхгүй байсан гэхээр өөрийнхөө эцэг одоо өвгдээс болсон Саулын төлөө тий Саулын буруу хийж байгаа зүйлсийг харахтаа түүнд харамсаж тий дургуулж ингэжсэн тийм сэтгэл одоо байхгүй байсан гэсэн утга. 그리고 그 죄에 대해서 이렇게 영향받고 끌려가는 일들이 있었던 거죠. Тийм учраас тэр одоо нэг талаараа тэр буруу тал болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр байдлаас болоод дургуутаагүй тэг гмийн зөвхөн тал зогсоогүй гэсэн ийм байдлаасаа болоод эцсийн дүндээ үр дүнгийн шийтгэл ирэх үед одоо өвтөж байгаа гэсэн үг байхгүй. 이런 걸 가리켜서 태만하고 나태하고 안일한 그런 마음 제사라고 성경은 말씀하고 있습니다. За энийг болохоор 주승의 목사님 다시 한 번만 해주시겠어요? тийм 태만함과 그 뭐 나태함, 안일함 이런 말로 설명할 수 있는데요. 그 단어
그러니까 이걸 갖다가 성경을 읽겠습니다. 성경. 음. 이사야 32장 9절 말씀 읽어주십시오. 네. За Исая 20:32-ийг 9-ийг хэдүүлээ харъя. Тэрэн дээр энэ байдлыг энэ дүр төрхийг одоо юу гэж хэлсэн байгаа гэхээр Исая 32-ын 9 дээр байгаа чинь 32장 9절 말씀이죠. 네. 네. Исая 32-ын 9-ийг харъя гэлээ. 네, 읽을까요? 예, 누가 읽어주십시오. 예. 자, 흰 내가 уншиж өгөөрэй. Исая 32-ын 9-ийг. За. Маадгар эмсээ босож дуу хоолойг минь сонс ихэхүү огтоо өгөд минь жих тавь. 아멘. 아멘. 여기 이 부녀들이 이 여인들이 어떤 여인들이라고 이렇게 기록이 되어 있습니까? Энэ дээр эмэгтэйчүүдийн талаар хэлж байгаа. Энэ дээр ямар эмэгтэйчүүд гэсэн бэ? 성경마다 이렇게 좀 번역과 좀 이게 번역이 좀 다른데 네. 이 원어를 그대로 말을 하면은 오만하고 걱정이 없는 그런 의미라는 그런 말입니다. 네, 맞네요, 교수님. 네. 예. За энэ дээр харах юм бол гэсэнтэй тэд нар бол ямар нэгэн санаа зовөр байхгүй тий маш бардам ийм хүний талаар хэлж өгч байна тий. 이런 마음 자세는 죄에 대해서 얼마든지 이렇게 동조할 수 있는 마음이라는 거죠. За эдгээр одоо энэ 32-ын 9 дээр байгаа энэ одоо хандлага гэх юм уу энэ дүрс төрхийг харах юм бол энэ хүмүүс гимиг бол хизээ үлдэх тий ийм төрх байгаа. 그래서 죄의 환경 가운데서 피해를 입는 그런 경우가 있다라는 것을 설명하겠습니다. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэдүүлээ нөгөө та гими орчинд байсан ч гэсэндээ хохирол амсахгүй байх боломж арга гэсэн ч тийм ээ. Тэгэхээр энэ дээр хагуулгал яг нөгөө эсрэгээр байна тийм ээ. 이번에 적으실 것은 죄의 환경에서 피해를 입는 사람 이거 적을 내용입니다. За одоо хэдүүлээ тэрийг бас бичиж авцгаая. За тэгвэл сая хэллээ гмийн орчин дотор ч гэсэндээ хохирол амсахгүй байх аргыг үтсэн бол одоо эсрэгээр нь яавал хохирол амсах юм бэ гэдгийг хамтдаа харцгаая. 첫 번째, 죄를 가볍게 여김. За нэгдүгürt нь болохоор гмийг маш хөнгөн гэж үзэх, хөнгөнөөр хүлээж авах. 두 번째는 반대하거나 애통해야 하지 않음. Хоёр дахь нь болохоор эсэргүүцэх болон сэтгэл өвдөхгүй, тэг гашуудахгүй байх. Гмийг эсэргүүцэх болон гашуудахгүй байх. 세 번째는 죄를 본받아 죄를 짓게 됨. За гурав дахь нь болохоор за гмийг хараад дуурайх, тэг гмийг үйлдэх. Бодтой биеэр үйлдэх. 부모나 할아버지가 죄를 졌다고 해서 자손들을 무조건 처벌하는 것이 하나님의 법이 아닙니다. Яг үнэндээ бол одоо юу гэдэг нь аав нь юм уу эсвэл өвөө нь гэм үлдчих юм уу хүүхдээ чинь заавал шийдэх нэ гэдэг ч юм уу те би заавал өвөөгөөс болоо шийдвэрлэх ёстой гэсэн ийм хууль бол бурхны хүсэл биш байгаа. 그래서 넘겨진 보복을 당하도록 넘겨진 자와 거기에서 면함을 받은 자의 둘 간의 차이를 보면은 우리가 범죄의 피해를 입는 자와 피해를 입지 않은 자가 누군지를 알 수 있는 거죠. Гэхдээ энэ одоо 21-р бүлгийн агуулгыг харах юм бол эндээс харж болж байна те. Үр хөвгтүүдэд ч гэсэндээ шийтгэл нь хариу ирдэг юм байна. Гэхдээ эрэхтэй заримд нь болохоор хэлтрүүлэг ирдэг юм байна. Заримд нь одоо шийтгэл нь бас ирдэг юм байна гэдгийг харж болохоор байна те. 하나님은 결코 아무 잘못도 하지 않은 사람을 그냥 무조건 죽도록 내어주는 일은 하지 않으시는 겁니다. Тэгээ бидний бурхан бол гэмгүй нэгнийг те шууд чи тэрнээс болоод тэрний учраас ингээд шийдвэрлэж ингээд хэлдэг бурхан биш байгаа. 그다음 5번째 제목이고요. За хэлээ цаашаа явах юм бол 5 дугаар сэдвээр орчих чинь.
리스바의 애통과 다윗의 선처. Мгм. За 5 дугаар сэдв болохоор 리스바. 여기 지금 За 그 사울의 처 리스바 아까 나왔죠? 네. 네, 잠시만요. 제가 그 이름을 빨리 찾아볼게요. 리스. 8절에 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 있어요? 예. 리스파. За 5 дугаар сэдв болохоор 리스파гийн гашуудал болон Давидын хариу өгс ийм агуулга байна. 예, 리스바의 애통과 다윗의 선처 10절부터 14절까지고요. За тэгээд тэр агуулга болохоор 10-аас 14 дэх эшлэлээр байж байгаа. 10절부터 14절까지 읽어주십시오. За 10-аас 14-ыг уншиж байна. Аягийн охин Рицпа таар авч хадан дээр дэвсэн суугаад ургац хураахаас ахгуулан тэнгэрээс бороо тэдэн дээр орох хүртэл өдөр нь тэнгэрийн шувууг шөнө нь хээрийн хараатныг үргэн тэдний цогцсыг ойртуулсангүй. Саулын татварын Аягийн охин Рицпагийн юу хийснийг Давидэд хэлэхэд тэрээр яваад филистчүүд Саулыг Гибеад алсан өдрөө Бит-шаны талбайд дүүжилж орхисныг нь хулгайлан авсан Ябиш Гилеадын удирдагчдаас Саулын ясыг бас Йонатаны ясыг авав. Давид Саул болон түүний хөвгүн Йонатаны ясыг тэндээс авчрав. Мөн нөгөөх дүүжилэгчдийн ясыг ч тэд цуглууллаа. Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн Саул болон түүний хөвгүн Йонатаны ясыг Биньямины нутгийн Зила дахь эцэг Кишинхэн булшинд тавив. Түүний дараа энэ нутгийн талаарх залбиралт болон гуйлд Бурханд хүргэв. 아멘. 사울에게는 첩이 있었다라고 여기 이제 앞에 사무엘하 그 서두에 나옵니다. Тэгээд Саул хаанд Саул хаанд татвар юм байсан талаар гардаг тийм урд өмнөх агуулгуудаар ч гэсэн гарч байгаа Самуэль номдэр. 사울의 원 아내로부터 낳은 아들들은 전쟁에서 다 죽었죠. Тэгээд Саулын үндсэн одоо яг хууль ёсны эхнэр гэж байгаа тийм. Гэтэ тэр эхнэрээс нь төрсэн хүүхдүүд нь бүгдээрээ дайнд алгадсан байдаг. 그리고 요나단의 아들의 자손들도 이 원 아내의 자손들입니다. Гэтэ одоо Йонатаны үндсэн эхнэрийн хүүхдүүд бас байгаа шүү дээ тийм ээ. 그럼 이제 넘겨진 사람들은 다 첩의 아들들과 또 그 딸의 자손들이죠. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэр Йонатаны хөвгүүд ч бас адилхан үргэлжсэн байдаг учраас одоо энэ чинь үлдсэн байгаа хүмүүс нь болохоор дандаа татвар эмсийн хүүхдүүд юм уу эсвэл охидынх нь хүүхдүүд байгаа гэсэн. 그러면은 아들들이 죽은 거에 대해서 이 리스바는 어머니 입장에서 애통해하는 것은 그건 너무 당연하죠. Тэгээ одоо энэ Рицпагийн хувьд болохоор чинь яг өөрийнх нь хүүхдүүд хөвгүүд ингээ алгадсан болохоор ээж хүний хувьд тэрээр ингээ гашуудаж ийм байх нь аргагүй юм. 근데 모든 애통하는 마음을 하나님은 긍휼히 여기십니다. Тэгээ бидний бурхан бол гашуудж байгаа, өвдөж байгаа, сэтгэл бүрийг бидний бурхан мэддэг. 근데 그 애통이 원망하는 마음이나 다른 사람에 대한 그 탓을 돌리는 애통이면 하나님께서는 그런 거에 관심이 없으십니다. Гэхдээ тэглээгээд гашуудж байгаа сэтгэл бүрийг эзэн бурхан хардаг гэдэгт нь болохоор чинь одоо бусдад хохирол учруулж байгаа тийм зүйлсийг бол бурхан мэдээж хэрэг сонсохгүй. 자기의 잘못을 찾고 자기 잘못을 인정하는 사람의 애통은 하나님이 그것을 귀하게 보십니다. бурхан харин өөрийнхөө бурууг ойлгоод буруугаа хүлээн зөвшөөрөөд түүнээс болж харамсахтаа өвдөж байгаа сэтгэл гашуудж байгаа тэр гашуудлыг бол эзэн бурхан сонсдог. 그래서 리스바가 이런 올바른 마음으로 애통을 했기 때문에 하나님이 리스바를 긍휼히 여기신 겁니다. Тэгээд энд гарч байгаа Рицпагийн хувьд болохоор чинь их хүний сэтгэлээр
эзний өмнө зөвөр ингээд зөв гашуудлыг нь эзэн зөв гэж үзсэн учраас түүнийг бас ингээд нэгүүлсэж өгж байгаа талаар гарч байна. 항상 하나님은 우리가 자기의 잘못으로 인해서 가지는 그 마음을 자기 잘못을 인정함으로 뉘우치는 마음 갖는 것을 하나님께서 항상 귀히 보시는 거예요. Тэгээ эзэн бурхан маань өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрөөд тэгээ өөрийнхөө хийсэн үйлдэлүүд дээрээ харамсаж байгаа энэ хандлагыг бол эзэн үргэлж ингээд нандин гэж хардаг. 아방이 그 범죄한 일로 인해서 하나님이 심판을 경고하셨습니다. За нэг жишээ хэдлээ харыг бол Ахаб хааны талаар байна. Ахаб хаан өөрийнхөө хийсэн зүйлсүүдийг харахтаа өвдөхгүй байсан учраас эзэн бурхан түүнд анхааруулга өгдөг. 근데 아합이 엘리야의 그 경고를 듣고 마음이 겸손해지고 그리고 뉘우치는 그런 그런 그 태도를 보였어요. Гэхдээ Ахаб харин Илиягаар дамжуулаад ирсэн тэр анхааруулгыг яадаг гэхээр хүлээж авсан тохиолдол байдаг. Хүлээж аваад өөрийгөө даруй болгоод буруугаар хүлээн зөвшөөрдөг тохиолдол байдаг. Зөвшөөрсөн тохиолдол. 범죄를 하고 있었고 범죄에 대한 심판을 선고받은 가운데 아합이 있었습니다. За Ахаб гэхдээ яг нөгөө тухайн үед ясэл тэр ялгаа авахгүй мөн л нөгөө гэмээ үйлдэх зүйлээ үйлдэж исэн тийм хүн байгаа. 그런 가운데서도 겸손한 마음을 가지니까 안타까운 마음을 가지니까 하나님께서 그 징벌을 뒤로 연기시키시는 그런 가운데 자비를 베푸신 거죠. За тэгэхээр болохоор Ахаб Ахаб болохоор чинь ерөөхдөө хорон муу тий хаан үйлдэлүүд хийдэг хаан гэж бүгдээр мэддэн шүү дээ тий сонсчихсан ба. Гэхдээ Ахаб тийм байсан ч гэсэндээ тэр дундаа эзний хүнээр ирж байгаа анхааруулгыг аваад өөрийнхөө бурууг ойлгоод тий харамсаад гимшээд ингээх үед нь эзэн бурхан яасан гэхээр түүнийг ингэ сансан байдаг. 사람이 아무리 잘못한 게 많다 할지라도 안타까운 마음으로 자기를 스스로 뉘우치면 하나님 반드시 그에게 그 많은 죄와 관계없이 그에게 무조건 자비를 베풀어 주십니다. Хүн хичнээн ингээд нөгөө янз бүрийн зүйлсийг хийж болно те буруу зүйлсүүдийг хийж байдаг ч хийдэг ч гэсэндээ тэр хүн өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрөөд өөрийгөө дорд буулгаад эзний өмнө очиод өршөөлөг ирэх үед эзэн өмнөх зүйлсүүдийг далталж өгөөд түүнийг ингээ уучлж өгдөг. 그리고 그 겪는 어려운 그 일 때문에 더 이상 고통당하지 않도록 그것을 회복시키시는 일을 하시는 거예요. Тэгээ бурхан одоо тэгэл зогсохгүй тухайн хүнийг уучлаа зогсохгүй яг одоо туулж байгаа тэр хэцүү зам байт юм уу тэр зүйлсүүдээс ч гэсэндээ эдгэрэл рүү ингээд удирдах өгдөг байгаа. 하나님의 긍휼은 죄인을 향하신 마음입니다. Бидний эзэн бурханы нэгүүлсэл яаж ирдэг гэхээр гимээр ингээд цэнзэрлэгддэг. 자기 죄를 인정하는 자에게는 하나님께서 한없는 긍휼을 베풀어 주시는 겁니다. өөрийнхөө буруу гэдэг хүлээн зөвшөөрсөн нэгэнд болохоор эзэн тэр нэгүүлсэлийг хязгааргүйгээр ингээд өгдөг. 그러나 자기에게서 문제를 찾지 않고 원망하거나 누구에게 탓을 돌리면 문제가 해결되지 않습니다. Тэ эсрэгээр асуудлыг өөрөөсөө хайхгүйгээр хүмүүс өдрөө хайгаад бусдаас ингээд буруугаа өгөөд идэг хүмүүс тань яадаг гэхээр нэгүүлсэл ингээд таслагддаг. 그러면 다윗을 통해서 하나님이 베푸신 긍휼은 어떤 것입니까? За тэгвэл одоо энэ агуулгад үндсэн агуулгаа хэлэх авах юм бол эзэн бурхан Давидаар дамжуулаад тэр эмэгтэйд ямар нэгүүлслийг үзүүлсэн бэ? 죽은 사람들의 그 시신과 또 먼저 떠난 모든 가족들의 시체를 다 한 곳에 모아서 장사해 주는 일을 했죠. За тэгээд юу хийж гэсэн гэхээр одоо насварсан хүмүүс байгаа гэр бүл нас барсан бүх гэр бүлүүдийн одоо ясыг тий цогцыг цуглуулад нэг газар ингээ оршуулах ёслыг хийж өгсөн байна. 이미 세상을 떠난 사람들의 뼈나 시신을 잘 대우해 준다고 그것이 그들에 대한 대접은 되지 못하는 거예요.
Мгм. За тэгэхээр аль хэдийн одоо тэд нэр мэдээж хэрэг өнгөрсөн байсан гэсэндээ ясыг нь бол ясыг нь те одоо тэр цогцыг нь бол цогцыг нь бүгдийг авчирч ингээд оршуулж өгсөн гэсэн. Яг энэ зүйлсийг болохоор тухайн үед бол нэг юу гэв албан ёс хэлэхгүй л авалтаа яг оршуулах ёслолууд нь аль хэнийхийг гэж шийгээгүй байсан байгаа даахгүй урд нь. 이미 떠난 사람은 그 영이 하나님 심판대 앞에 갔기 때문에 그 남아있는 그 육체 껍데기는 그것은 아무 의미가 없는 겁니다. Ер нь бол ингээд хүн нас орлоо гэхэд чинь одоо махан бие нь ялзраад үлдэн шүү дээ тийм ээ. Махан бие нь ялзраад үлдээд сүнсэн бие нь эзний тий шитгэл рүү юм уу амь руу юм уу ингээд явах хэвээр. Гэхдээ хүний хувьд болохоор хүн харахтаа юуг хардаг гэхээр тэр цогцыг нь л хардаг. Гэхдээ яг өсөн дээр бол тэр цогцгоос бол ямар ч ингээд одоо нөлөөгүй утга учиргүй зүйл болж байгаа шүү дээ тийм. 다윗이 한 일은 리스바를 위한 일입니다. Гэхдээ Давидыг хийсэн эдгээр үйлсүүд нь одоо ажил гаргаад очоод тэдгээрийг ялангуяа тийм ясын цуглуулд авчирсан эдгээр зүйлсүүд нь болохоор юуны төлөө байсан гэхээр Рицпагийн төлөө байсан. 리스바가 겪고 있는 그 슬픈 마음을 하나님이 알고 계시고 다윗도 그것을 다 알고 있다라는 그걸 보여준 거죠. Тэгээ энэ юу гэж бодохтой гэхээр яг нэг Рицпагийн тэр гашуудж байгаа сэтгэлийг Давид мэдчихсэн. Тэгэн утаа тэрийг одоо энийг ч гэсэн би ч гэсэн ойлгож байна гэдэг одоо мессежийг Давид хаан энэ үйлдэлүүдээр тавьжуулаад Рицпад өгсөн гэсэн. 그래서 나의 마음에 힘든 것을 누군가 알아주기만 해도 마음에 큰 위안이 되고 그 슬픔이 덜어지는 겁니다. Бид нар ч гэсэн бас тэгдэг те сэтгэл нь өвдөж байгаа тийм үе дээр хүн дээр очиад те би ч гэсэн бас ингээд одоо чамтай хамт байгаа шүү те миний сэтгэл ч гэсэн эндээс л бас ингээд өвдөж байна санаа зовж байна гэдэг ч юм ингээд миний хэцүү байдлыг хэн нэг хүн ойлгож өгөх юм бол тэр нь буцаагаад ингээд маш гоё тайвшрал болж өгдөг. 누군가 세상을 떠나면 그 상을 당한 사람에게 다른 사람들이 찾아가지 않습니까? Тэгээ бидний одоо нийгэмдэр ч гэсэндээ нэг талаараа тийм соёл бас байдаг тий хин нэгэн хайртай хүн нь өнгөрөх үед тий очдог тий ялангуяа ажил явдал дээр нь ч юм очоод тайлбарлуулдаг ийм зүйлсүүд байдаг тий. 찾아가서 뭘 해줄 수 있겠습니까? 찾아가서 하는 일이 뭘까요? Мэдээж хэрэг би очоод хүмүүс юу хийж өгдөг лээ? 아무것도 해주는 게 없습니다. Яг үүндээ нөгөө өнгөрсөн хайртай хүнийхээ төлөө хийж өгч чадах юм бол байхгүй. 물론 돈을 주는 건 있겠죠. Яг нөгөө юу гэдэг тий одоо буйны ажилдаа хэрэглээрэй гэдэг ч юм уу мөнгө өгдөг ч юм уу тийм юм бас байж болох юм л да. 근데 정말 중요한 것은 마음의 위로가 되게 하는 건데요. Гэтэ хамгийн чухал зүйл нь бид нэр үлдэж байгаа хүмүүсийг нь тайлгаруулах гэж тий тайвшруулах гэж ингэж очдог. 당신이 겪고 있는 슬픔을 나도 알고 있습니다. 그걸 표시하는 거죠. Тэгж очиж байгаа гол мессеж нь юу вэ чинь таны одоо энэ амсж байгаа зовлон таны амсж байгаа уйгаа шүү би ч гэсэн бас хуваалцъя тий нуруунд дээр чинь байгаа тэр хүн юмнаас би ч гэсэн бас ингээд үүрлцэж миний сэтгэл гэсэн хамт өвдөж байгаа шүү гэсэн энэ мессежийг хүмүүст өгөх гэж очдог шүү дээ тий. 당신이 겪은 일을 나도 겪었습니다라고 그걸 알리는 겁니다. Таны өвдөж байгаа тэр мэдрэмж надад ч гэсэн байна тий гэсэн ийм мессежийг өгдөг очиж. 그래서 그 고통을 나 혼자 겪은 것이 아니고 모두 겪은 것이라는 걸 알게 되면 그 고통의 마음이 아주 굉장히 작게 줄어들게 됩니다. Тэгээ хүний хувьд ч гэндээ би ганцаараа хэцүү байна гэж бодох бодол энэ хүн ч гэсэн надтай адилхан байгаа. Би зовж байгаа шиг би шаналж байгаа шиг энэ хүн ч гэсэн бас адилхан шаналж байгаа гэсэн энэ бодол хоёрын хооронд их зөрүү байдаг. Ялангуяа би шаналж байхад энэ хүн ч гэсэн надтай адилхан шаналж байгаа гэж бодоод ирэхлээр сэтгэлдэн дээр одоо бугалсан хүнд зүйлсүүд ингээ хөнгөрч эхэлдэг. 이런 위로는 하나님께서 사람에게 하시는 위로입니다. Тэгээ энэ одоо яг энэ одоо тайлгарл гэдэг зүйлийг бурхан бас ингээ хүнд өгдөг. 너희 인간들이 당하는 고통을 나 하나님이 알고 있다라고 그것을
알려주실 때 위로가 되는 겁니다. Тэгээ бурхан бас тэ чиний туулж байгаа энэ одоо асуудлыг тэ чиний авч байгаа энэ сэтгэл хөдлөлтийг бурхан би ч гэсэн бас мэдж байгаа гэдэг ингээ мессежийг үгээрээ дамжуулаад өгдөг тэ хүмүүст. 하나님이 아신다라는 것은 거기에 해결 답이 있다라는 의미인 거예요. Бурхан хэрвээ танд тийм үг хэрэг өгсөн гэвэл юу гэсэн утгатай гэхээр тэр донд хариулт нь надад байгаа гэсэн мессежс болдог гэдэг юм хэрэгтэй. 또 고통받는 원인을 하나님이 또 알려주시는 겁니다. Тэгээ бас яадаг энэ сэтгэл өвдөх болсон шалтгааныг нь бурхан бас дараад сануулж өгдөг. 하나님은 범죄자가 고통받는 것을 결코 원치 아니하시고 그것을 바꾸시는 일을 항상 하고 계신다라는 걸 우리가 알 수 있습니다. Тэгээ бидний бурхан ичнээн одоо асуудал тарьсан хүнэнч байсан гэсэн хин нэгэн бай хүн төрлөختөн сэтгэлээр өвдөж тэ зовлон гэдэлж тэ шаналхыг ингээ хүсдэггүй. Харин бурхан яадаг гэхээр тэр хүн юунаас болоод ингэсэн бэ гэдэг шалтгааныг нь тэ заавал мэдүүлж өгдөг. Тэгээ бас гарцыг гэсэн бас зааж өгдөг. 우리가 하나님의 긍휼을 얻는 방법, 하나님의 위로를 받는 방법이 그래서 무엇일까요? Тэгвэл хэдүүлээ бодож үзэхэд бурханы нэгүслийг тэ бурханы нэгүслийг бурханаас тайлбарлыг авдаг одоо арга зам гэвэл ямар арга зам байдаг юм болоо? 들은 말씀에서 답을 찾으시면 누가 들은 말씀에서 답을 찾아서 한번 답을 해보시기 바랍니다. Тэгээд та нар маань одоо энэ сонсож байгаа агуулга саяны энэ одоо өнөөдрийн хичээл байгаа ш тийм ээ. Эндээс та хариултыг нь олоод хин нэгэн хүнийг хэлж өгөх үү? Бурханаас нэгүсэл авдаг одоо авч болох арга нь ямар арга байх вэ? Бурхны өмнө гэмших. За 회개하고 예. 예. 회개하고 한마디만 하셨습니까? өөр зүйл юу байлаа? Зөвхөн гэмшин гэсэн мөлөө? Бурууга хүлээн төлөө гашуудах хэрэг нэ. 애통해야 한다고 했어요. 애통이 한다고요? 예. 우리 민드바이런 씨 뭐라고 했습니까? 민다이라고 욕습니까? 순종하고 알려주신 대로 순종하고. 네, 예, 예. 다 이렇게 맞는 말씀을 하셨습니다. 자, мэдээж 다들 하루씩 бүгдээрээ зөв. 간단히 말씀을 하면은 원인을 자기에게 찾고 안타까워하는 자에게 하나님은 긍휼을 베푸시는 거죠. За, тэгээ энийг одоо нэг үгээр хэлье гэх юм бол асуудлыг тий үүссэн асуудлын шалтгааныг өөрөөсөө хайдаг, өөрөөсөө хайгаад сэтгэлээрээ гашуудах гэсэн тий гашуудж байгаа хүнд бурхан ерөөлийг өгнө гэж нэгүүлээ гэсэн. 남에게 탓을 돌리고 원망하는 사람은 긍휼히 여기는 대상이 아닙니다. харин эсрэгээр нь тэрнээс болсон гэдэг ч юм уу те тэрэнд асуудал байгаа гэдэг хүн рүү ингэж чичлээд байдаг хүн рүү чичлээд байх тусам улам асуудал хүндэрдэг гэсэн. 다른 사람이 한 잘못까지 거기에 자기가 잘못이 있는지를 찾는 자에게 그것은 반드시 은혜 받는 마음입니다. Тэгээ яг одоо юу гэдэг яахаа аргагүй тэрнээс болсон байж болно л доо. Өөр нэг хүний хинээс ч юм уу те болсон байж болно бусдаас. Гэхдээ тэгсэн ч гэсэндээ бусдаас цэвэр үүдсэн байсан ч гэсэндээ гэлээч гэсэн ер нь бол надад ямар нэгэн асуудал байгаа биш байгаа гэд өөрлөгөө үнгэдэг хүн дээр хүнийг эзэн те илүү одоо 사셔야 되겠어? 6번째 제목입니다. 자, 6-р 대대로 боллоо. 블레셋과의 전쟁에서 모두 이김. За, одоо 6-р сэдв болохоор филистичүүдтэй хийсэн дайнд бүгд ялсан гэсэн болов. 15절부터 22절까지고요. За, 15-аас 22 дугаар эшлэл байгаа. 지금 그 6번째 제목은 거기 두 가지 내용으로 나눠집니다. За, энэ 6 дотроо болохоор 6-гийн 1, 6-гийн 2 гэж байгаа шүү. 첫 번째는 다윗이 위기에서 도움받음. За, нэгдүгээр нь болохоор чинь
위기에서. 위험한 위기에서 네네. За нэгдүгээр сэдв болохоор Давид хэцүү байдал дотроо тусламж авсан нь гэсэн агуулга. 15절부터 17절까지고요. За 15-аас 17 дугаар эшлэл байгаа. 그러면 15절에서 17절까지 읽어 주십시오. 네, за 15-аас 17 дугаар эшлэгийг унших гэж байна. Филистчүүд дахин Израильтэй дайтваа. Давид зарц нартайгаа хамт явж филистчүүдтэй тулалдах зуур Давид эцэж ядарсан байлаа. 300 шикел хүнд хүрэл жадтай шинэхэн илт зөөсөн авраг битний удмынхны ишби бенод гэгч Давидыг алъя хэмээжээ. Гэвч Зириягийн хөвгүүн Абишай Давидд туслан филистчүүдийг цохиж түүнийг алав. Тэр үед Давидыг цэргүүд түүнд тангарглан Израилийн гэрлийг унтраахгүй тулд та дахин бидэнтэй хамт тулаанд бүү харагтун гэж хэлв. 네, 아멘. 아멘. 주변의 모든 민족들이 다 다윗의 그 힘 앞에 다 굴복을 했습니다. За тэгэхээр тухайн үедээ Израилийн эргэн тойронд байсан бүх улсууд Давидыг хүчний өмнө хөстөжсэн Давидд бол хүчгүүджсэн. 근데 그런 가운데 여기 블레셋만큼은 자꾸 대항을 하고 이렇게 굴복을 하지 않으려는 그런 모습이 보여요. Гэхдээ бүгд ингээд Давидыг захирагдах гэдэг Давидыг нөлөөнд орох гэжсэн ч гэсэндээ филистчүүдийн хувьд тийм биш байсан. Үргэлж дайдаж тогтлох гэдэг хичээжсэн. 다윗이 악정을 그 폭정, 그러니까 잘못된 통치를 한 것이 아닌데 왜 여기에 대해서 이렇게 자꾸 대항하고 굴복하지 않을까요? Тэгээ уул нь Давид хаан бол муу хаан биш байсан тэрээр ард иргэдээ юм уу улсаа бууруугаар удирдаагүй харин тийм байхад филистчүүд яагаад Давидыг алах гэсэн юм болоо? 이것은 인간의 그 굴복하지 않은 부패성이 있다는 것을 알려주시는 겁니다. За тэгээ энэ дээр харах юм бол филистчүүд яаж гэхээр хүн гэдэг зүйл хүн бусдын эрхэнд бусдын дор байхыг хүсдэггүй гэсэн ийм цанг ингэ харуулж байгаа. 아무리 은혜를 많이 받는 가운데서도 좀처럼 버려지지 않는 그런 악한 습성, 성품이 있습니다. Тэгээ хүн хичнээн ингээд ерөөл дунд байгаад маш хэвэл дотор байсан ч гэсэндээ жоохон л нэг тийм орхигдсон юм шиг ч юм тийм мэдрэмж аваад ирэх юм бол тэрэндээ ингээд тавгурахдаг. 이 블레셋 펠레시트라고 하는 이 말의 뜻은 이 굴러다니는 그냥 이렇게 뒹구는 그런 의미가 있어요. 블레셋에서 블레셋이라는 말의 뜻이 그 뒹구는이라는 뜻인데요. 잠시만요. 뒹구는. 예. 그러니까 바닥에 누워가지고 좀처럼 일어나지 않고 그냥 누워만 있는 거죠. 네네네. Энэ филист гэдэг үг филистчүүд гэдэг хэлээ ярьдаг шүү дээ. Энэ филист гэдэг нэрний агуулга нь болохоор одоо нэг ийм эсэргүүц гэсэн утга юм байна л да. Ямар утга гэсэн чи игээд явах гэдэг газар твчээд босдохгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм утга гэнэ. 그러니까 이리 굴러가고 저리 굴러가는 이렇게 잘 일어나지 못하는 그런 모습을 가리키는 겁니다. Тэр ийшээ явах гэдэг тийшээ явах гэдэг ихтэй босч өгдөггүй гүрийгээд нэвчээд эсрүүсэд байдаг тийм утга байдаг. 자기의 죄악된 이전의 생활을 벗어나기를 싫어하고 거기 자꾸 머물러 있고자 하는 인간의 그 게으름과 나태함을 말하는 거죠. За энэ одоо эндээс агуулгад харах юм бол хүнд ч гэсэн бас ийм зан чанар байдаг. Одоо ялангуяа нэг энийг хийх хэрэгтэй, тэрийг хийх хэрэгтэй мэддэг хэрнээ дагаж өгдөггүй хүний нэг гид чанар гэдэг. Дандаа саад болж идэг залхуурал байна. Ингээд дуулуургүй байдал байна. 아무리 은혜를 많이 받았어도 이러한 마음이 항상 있기 때문에 자꾸 은혜 받기 이전으로 돌아가게 만들려는 그런 일을 자꾸 하는 겁니다.
тэг хүн хичнээн их нэгүслэг аваад хичнээн асар олон ивэл дотор байсан ч гэсэндээ буцаад нөгөө нэг дуулуургүй байдал руу явах гэсэн дуулуургүй байдал руу татсан дотроос нь татсан ийм одоо филист шиг цаан чанар хүнд өргөлж байж идэг. 우리의 이전 성품들이 많이 고쳐지지만 고질적으로 아주 그냥 오랫동안 고쳐지지 않은 그런 성품이 있다는 걸 우리가 아셔야 됩니다. Тэгээ бид нэр одоо магадгүй хичнээн олон жил болоод итгэлийг аваад баг багаар нь өөрчлөлтөнд орсоор л гэдэг өөрчлөгцөөр л гэдэг. Гэхдээ өөрчлөгцөөр байгаа боловч дотоод хүнд тань буюу махбодын хүнд тань таныг буцаагаад хуучны хүнд рүү явъя л да гэж татаад өгдөг хүн одоо ч гэсэн байгаа гэдэг мэд хэрэгтэй. 그렇지만 아무리 준비를 하고 아무리 노력을 해도 블레셋은 다윗을 이기지 못했어요. Гэтэ одоо энэ агуулгыг харах юм бол филистчүүд хичнээн бэлдээд Давид Израиль руу тогтолсон ч гэсэндээ мөн л адилхан Израилийг ялаагүй. 다윗은 장차 오실 예수님을 상징합니다. Тэгээ энэ Давид болохоор бас ирээдүйд ирэх эзэн Есүс Христийг бас одоо бэлэгддэг илэрхийлдэг тийм ийм утга байдаг. 예수님을 자기의 주로 모신 자는 모든 부패성과 모든 죄악성을 다 이깁니다. Тэгээ бид нар эзэн Есүсийг өөрийнхөө аврагч миний найдвар болоход түүний бүрэн хүлээн зөвшөөрөх үед эцэг хүртэл тэмцэл байх боловч эцэн дүндээ та заавал ялалт байгуулах болно. 잘 고쳐지지 않는 죄악의 성품도 우리가 예수님을 의지하면은 결국 그것은 다 정복되고 맙니다. Тэгээ одоо энэ филистчиг таны дотор үргэлж ингээд түүнээс хойш суух гэсэн таныг хойш нь татсан ийм агуулгад байх л болно. Гэмт чанарууд гисэн ч гэсэн та эзэн Есүстэй дуулууртай байгаад түүнд ингээд итгэн найдах үед тэр сан чанарыг та ялах болно. 그래서 다시 일어난 블레셋과의 전쟁에서도 다윗의 그 군대가 승리할 수 있었죠. За тэгээ энэ дээр агуулга дээр харах юм бол дахиад филистчүүдтэй Израильчууд тулалдсан боловч Израильчууд мөн ялалт байгуулсан гэсэн тийм. 시간이 돼서 이제 10분 쉬었다가 하겠습니다. За 이제 түр амарч байгаа дахиад оръё. 여기 전쟁에서 다윗이 이제 전쟁을 같이 하는 모습이 나옵니다. Энд харах юм бол хамт ингээд хийсэн дайн хийснээр гарч байгаа тийм. Дайн нэг талаар одоо идлээ үзэж байгаа бол тийм. 15절부터 17절 아까 읽으신 거죠? 네. 예, 읽으셨고요. 근데 여기 그 다윗이 블레셋 군대 적군에게 그 죽을 뻔한 일이 여기 지금 생기는 거죠. 나한테 17-аас 17 гарсан бол тэгээ Давид хаан баг алагдчихсан талаар гарч байгаа тийм. 그 이유는 몸이 노쇠했기 때문에 그전같이가 전쟁하는데 그전같이 할 수가 없다라는 겁니다. За Давидын хувьд болохоор чинь насны хувьд бол явчихсан байгаа тийм. Нэлээд явсан өмнө биш байсан гэсэн үг байна. 연령이 나이가 들게 되면 사람의 몸에는 변화가 점점 약해지는 쪽으로 변화가 생깁니다. Хүнд угаасаа нас ахих тусам тийм биер шатлан гэсэндээ багадж эхэлдэг тийм. Багаар 힘이 약해지고 속도가 느려지죠. сулаарч хурдан удаашарч ингэж эхэлнэ. 그래서 나이가 든 사람은 전쟁터에 나가면 안 되는 겁니다. Тийм учраас настай болох тусам дайнд дайны талбар руу очих нь аюултай. 그런데 왜 다윗이 전쟁터에 나갔을까요? Давид хаан яагаад тэгвэл дайны талбар руу очсон юм болоо? 밧세바를 그 범하기 전에 그러니까 밧세바에 관한 그 범죄가 있을 때 그때 다윗이 전쟁에 나가지 않은 그런 가운데서 그 죄를 지은 거죠. Гэтэ өмнө нь урд нь Давид хаан дайнд яваагүй байх үедээ Батшебатай ингээд нэг асуудал үүсгэдэг тийм ээ. Тэр үедээ бол Давид хаан дайнд өөрөө яваагүйсэн талбар руугаа. 그때는 전쟁에 나갈 수 있었던 때인데 자기의 그 게으름과
그 틈타고 들어온 게으름과 나태함이 자기를 그렇게 만든 거죠. Тухайн үед болохоор чин Давид бол харьцангуй залуу байсан. Дайны талбарлууд жинхэнэ явах ёстой үе байсан. Гэхдээ тэрээр яагаад яваг болоо? Магадгүй залхуурал юм уу те? Эсвэл жинхэнэ нөгөө дотроос өөрийг хоош татсан энэ бодод байдлаас болоод яваагүй юм шиг байна. 그러니까 다윗이 블레셋과 전쟁했다라는 것은 자기의 나태함과 평생에 싸웠다라는 그런 의미가 있는 겁니다. Тэгээ энэ удаа харин Давид хаан нас нь ингээд нэлээд явсан ч гэсэндээ филистичүүдэд дайнахаар явж байгаа энэ байдлаас бид нэр харах юм бол тэр юутай ч өөрийгөө ялан дийлэх гэсэн ийм оролдлогыг те гаргаж байна гэдгийг харж болно. 바세바와 관계된 일 때문에 얼마나 많은 국가적으로 어려움이 왔고 얼마나 많은 고통을 겪었습니까? Батшибатай те асуудал үүссэн тэр гэмээс болоод хичнээн олон асуудлууд гарлаа да те. 그런 모든 일들의 그 원인은 전쟁에 나가지 않고 침상에 누워 있고 왕궁 지붕에 올라간 것이 모든 일의 원인인 거죠. Тэр одоо ингээ харах юм бол бүх асуудлууд Батшибатай үйлчлсэн гэмүүдээс болоод үүссэн бүх асуудлуудын гол үндэс нь Давид хаан дайнд яваагүй. Тэр дайнд яваагүй өргөөндөө байсан. Тэгээд дээвртээ гараад сэлгүүцчихсэн орон цагаас энээс болсон байсан. 그래서 그 일을 뉘우치고 회개할 때마다 자기가 전쟁터에 나가는 것을 쉬지 않기로 다윗은 굳게 결심한 것이 분명합니다. Одоо харин Давид хаан тэрийг бодохдоо яаж ирэхээр бүх асуудал нь үндэс нь энэ байсан гэдгийг санахдаа тэр гэмшиг сэтгэлээр одоо бол яаж исэн ч гэсэндээ дайндаа явъя гэж ингэ шийдвэр гаргасан юм шиг байна. 그러면 나이가 많이 들었지만 어떻게 또 전쟁을 할 수가 있었을까요? Давидын хувьд болохоор нас нь нэсээ явсан байсан ч тэр яаж дайдсан бэ? 어차피 다윗은 하나님의 자기의 힘으로 싸워왔던 게 아닙니다. Давидын хувьд болохоор дайн болгон толгойд орох болгондоо зөвхөн өөртөө найдаад юм өөрхөө хүчээр болж байгаа. 어릴 때부터 양을 칠 때부터 또 전쟁을 할 때 모두 하나님의 힘이 자기 함께 하시는 것을 다윗은 느껴왔고 알았습니다. тэрээр бүр баг залуу байхдаа л тэгчээсээ хонь хариулахаа явахтаа үртэл явахаас болоод бүх тай толгойд орох болгондоо эзэн бурхан надтай хамт байдгаа гэж мэдчихсэн. 거기에 대한 고백이 시편 18편에 나오는데요. 18. 네, 18편이요. тэрний хэдийгээр Давид юу гэж хэлжсэн талаар харъя гэвэл дуулал номны 18 дугаар бүлгээр байж байгаа. 18편 32절부터 34절까지 누가 읽어주십시오. 32절부터 34절. Манайхаас нэг нь дуулал 18-ийн 32-оос 34-ийг уншчих уу? Дуулал 32 18-ийн 32-оос 34. За уншгаа. Хүч чадлаар намайг бүсэлдэг бурхан завыг минь төгс болгодог. Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. Тэр гарыг минь тулдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар шуу минь хүрэл номыг тэнэлгэж чаддаг. 아멘. 아멘. 네. 하나님의 힘이 자기에게 임하니까 이전에 하지 않았던 할 수 없는 일까지 할 수 있는 것을 자기가 봤던 겁니다. Тэгээд энэ дээр хэлж өгсөн тийм ээ. Бурхан өөртөө хамт байдаг учраас тэр чадах зүйлч вэ, чадахгүй зүйлч бүх зүйл дээр ингээд чаднаа гэж хэлсэн. 그러면은 그런 가운데서 왜 힘이 빠지고 왜 위험한 일을 왜 겪을까요? Өнөөдрийн гэдээс агуулгыг гарах юм бол энэ дээр тэгсэн тийм Давид эцэж ядарсан байсан. Тэгээд тэр баг амиа алдах шахсан гэсэн тийм яагаад ийм зүйл гарсан бэлээ? 인간의 육체의 삶은 정해진 기간이 있다라는 의미가 있습니다. Эсвэл мэдгэстэй зүйл нь хүний одоо махбодын энэ биед тийм тодорхой зэнийг одоо хугацаа гэж байгаа гэдгийг мэдж болно. 그래서 일을 할 수 있는 때가 있고 할 수 없는 때가 있다라는 거죠. Ямар хугацаа байгаа гэхээр ажиллаж чадах үе гэж байна.
чадахгүй үе гэж байна гэдэг мэт хэрэгтэй. 인생 자체가 기간이 있기 때문에 일할 수 있는 것 자체도 기간이 있는 겁니다. Бидний давхуудын үед хугацаа гэж байгаа. Тэгээ амьдын хугацаа гэж байгаачлан та энэ хугацаанд мөн тэ хүчээ хэрэглэж чадах хугацаа үе гэж байна. хэрэглэж чадахгүй болох үе гэж бас байна. 그래서 젊었을 때 하던 일들을 나이가 들게 되면은 그 일을 하나님은 우리에게 하지 않게 하십니다. Бидэнд тийм учраас магадгүй тэ тэрний үндсэн дээр яадаг гэхээр залуутай хүмүүс хийжсэн зүйлсүүдийг нас ингээ явах тусам тэ хийж чадхаа болж эхэлдэг. 근데 육체로 하는 일은 기간이 길지가 않고 반면에 마음으로 하는 일들은 그 기간이 인생 마지막까지 가게 됩니다. Тэгэхээр хүмүүс одоороо хийж байгаа ажлууд нь албан зүйлсүүдэд нь тодорхой хэмжээний одоо ийм хязгаар гэж байдаг бол харин сэтгэл болон сүнсээр хийж байгаа зүйлсүүдээр хязгаар гэж байдаггүй. 그래서 우리 인간은 육체 힘이 약해지면 아무 일도 하지 않고 그냥 쉬고 노는 걸로 그렇게 이해하면 안 되는 거예요. Тийм болохоор бид нэр зөвхөн надад нөгөө махбодын хүчил байгаа гэж бодоод магадгүй хүч ингэ сулрах үед нь тий за миний хүч суларчлаа гэдэг ч юм уу тий ингээд юу ч хийхэ болж ингэж болохгүй. 자기 안에 있는 게으름과 평생토록 싸워야 됩니다. Доктор таны дотроос гэж хэлж байгаа тэр дуу хоолой залхуурал тий одоо болидоо гэсэн бодлууд ч юм эдгээр хүмүүс үргэлж тэмцэлдэх хэрэгтэй. 사무엘과 같이 엘리야와 같이 하나님께 기도하는 일을 중단하면 안 됩니다. Одоо та Самуэль шиг, Илия шиг яг буюу бурхантай хамт алхаж байгаа тэр алхмууд дээр зогсолтыг байлгаж болох. зогсолтгүй байх хэрэгтэй. 모세와 같이 사도 요한과 같이 하나님 말씀 전하는 일을 인생 마지막까지 해야 합니다. Тэг Мосе шиг, тэг Элч Йохан шиг эзнээс танд өгөгдсөн тэр үүрэг байгаа тий. Элчийн үүрэг байна уу? Танд өгсөн ямар үүрэг вэ? Тэр үүргүүдийг та дуустал эцсийн алхам хүртэл хийх хэрэгтэй. 그래서 눈에 보이지 않는 영적 전쟁은 평생에 해야 할 전쟁입니다. Бидний нүдэнд харагдахгүй тий нүдэнд харагддаггүй тэр сүнслэг ертөнцийн тэр тэмцэл гэдэг зүйлийг бол мөнхөд ингээ хийх хэрэгтэй. Засралтгүйгээр. 다윗이 자칫하면 죽을 수 있는 죽을 뻔한 그런 상황이 왔습니다. Тэгээд энэ нөхцөлөө 2 дугаар Самуэль намны агуулга гарах юм уу? Давидыг ингэж хэлсэн тий. 그럴 때 그 아비새가 다윗을 도와서 그 상대를 물리치고 다윗을 살려냈습니다. Тэгэхээр Давидын яг ингээд сулдсан үед нь Абишай түнд тусалсан байж байгаа тийм ээ. 이것은 하나님께서 다윗을 보호하시는 일을 평생에 하셨다라는 거죠. 근데 өөрөөр хэлэх юм бол эндээс бас бидний яг хөглөрөө эзэн бурхан ямар ч үе Давидд өгөөж тусалж ирсэн гэдэг эндээс дахин харж байна. 우리를 보호하기 위해서 하나님은 모든 그 사람과 모든 자연의 환경을 이용하십니다. Бидний бурхан биднийг аврахын тулд биднийг хамгаалахын тулд хэнийг ч хамаагүй ашигладаг. Бүх хүмүүсийг, бүх байгалийн үйлчлүүдийг тийм юу ашигладаг. 그래서 다윗은 항상 하나님이 나의 방패가 되어 주심을 고백을 했고 하나님은 또 아브라함에게 나는 나의 방패라고 이렇게 말씀하셨어요. Тийм учраас Давид эзэн рүү хандаад дуулал өргөхтөж та бол миний бамбай гэж хэлжсэн. Тэгээ бас эзэн бурхан ч Авраамд хэлжсэн. Тэгээ би бол чиний бамбай болно гэж хэлжсэн. 평생에 자기를 보호하시고 구원하신 일을 다윗은 그래서 다음 장에서 구체적으로 하나님께 찬양하게 됩니다. Тэгээ харах юм бол тэрээр үргэлж түүний бамбай байгаад тэ Давидын бамбай байгаад эзэн түүнд ингээд ирчлөө өгчээсний талаар Давид түүнийг бас санахтаа одоо дараагийн бүлэг дээр буюу 22 дугаар бүлэг дээр эзэн хандаа талархлыг өргөсөн талаар гарна. 두 번째 작은 제목 말하겠습니다. Тэгвэл
21-р бүлгийн 6 дугаар гарчиг дээр явж байгаа шин тийм ээ. За тэр 6-ийнхаа дотор нь 1 2 гэж ангилна гэсэн тийм. Одоо 6-гийн 2 руу орж байна. 블레셋의 거인들, 큰 거인들이 모두 죽음. За 6-гийн 2-х нь болохоор филистичүүдийн авраг бит хүмүүс бүгд үхснэ гэсэн агуулга. 18절에서 22절까지고요. 8-аас 22 дугаар эшлэлээр байж байгаа. 18절에서 22절까지 읽어주십시오. 22-ыг уншийе. Үүний дараа Говд филистичүүдтэй дахин тулаан болж Хушай хүн Сиббекийн авраг биетний удмын Сафыг алав. Дахин филистичүүдтэй Говд тулалдахад Бэтлехэм хүн Оригимийн хүү Илханан гит хүн Голиатыг алав. Голиатын чадны иш нь нэхмэлчний говьдогч мод мэт ажээ. Гатад дахин тулалдаан болоход тэнд гар бүл нь тус бүр 6 хуруутай буюу бүгд нийлээд 24 хуруутай авраг том ир байлаа. Тэр ч мөн авраг биетнийхэнд төржээ. Тэрээр Израилийг доромжилсанд Давидын ах Шимейгийн өвгөн Йонатан түүнийг зохиж аллаа. Гатад авраг биетнүүдэнд төрсөн эдгээр 4 хүн Давид болон түүний зарц нарын гарт халагдваа. 아멘. 아멘. 이전에 다윗이 골리앗이라는 거인을 싸워서 죽인 일이 있죠. Бидний санаж байгаагаар урд нь Давид тэ яал хүү байхдаа Голиатыг алдаг тэ авраг бий тэ. 블레셋에 있는 그 거인 족속은 이 골리앗만 있었던 게 아닙니다. Тэр харах юм бол филистичүүдэд энэ авраг биетэй хүмүүс зөвхөн тухайн үед гэсэн Давид алсан Голиат л байсан биш байна тэ. Өөр олон хүн байсан байна. 우리가 읽은 본문에 4사람이 여기 기록되어 있습니다. Одоо тэр харах юм бол 4 хүн гарч ийн тэ дахиад. 근데 그 4사람들이 다윗과 그의 그 신하들에 의해서 다 죽게 된 거예요. Тэр 4 хүнийг дөрүүлээ яасан гэхээр Давид болон түүний зарц нарын гарт алагдсан гэж хэлсэн. 누구도 대항하기 어려운 그런 큰 힘을 갖고 있는 거인들이 모두 다윗과 그의 신하들에 의해서 죽었다라는 것은 이건 중요한 뜻이 있습니다. Энэ харах юм бол хүн болгон сонссон хүн болгон айдаг эдгээр хүмүүс Давид болон түүний зарц нарын гарт алагдлаа гэсэн энэ агуулга дотор бидний одоо мэдэж авах хэрэгтэй чухал утга агуулгадж байгаа. 사람의 힘이 아무리 강해도 하나님을 이길 수 없다라는 것을 우리에게 알려주시는 거죠. Бид мэдэж болох хүн хичнээн хүчрхээ ийм дээлчгүй юм харагдаж болно. Гэхдээ Бурхныг дийлэхгүй, Бурхны хүч түүнээс илүү гэдгийг харж болно. 강한 힘이 있다면 반드시 다른 사람보다 좋은 장점을 갖고 있는 건 분명히 맞습니다. Мэдээж хэрэг хүн илүү бусдаас илүү хүчтэй байна гэвэл одоо бусдаас ялгарах давуу тал бас болж болно шүү дээ, тийм. 그러나 그 강한 힘을 가지고 모든 일을 할 수 있는 게 아닌 거예요. Тэр одоо хүчээрээ хүн бусдаас давуу байж болох ч гэсэндээ бүгдийг хийж чадна гэсэн утга бас биш байдаг. 힘이 강하든 약하든 하나님이 되게 하신 일만 되고 하나님이 안 되게 하신 일은 안 되는 겁니다. Хүн хинч бай, хүчтэй ч бай, хүчгүйч бай хамаагүй Бурхан болгоё гэсэн зүйлийг бүт болдог. Бурхан болохгүй гэвэл алийг ч болгодоггүй. 그런데 인간의 착각이 약간의 나보다 더 나은 걸 갖고 있다고 모든 걸 할 수 있다고까지 착각하는 것이 인간이죠. Хүн бүдэгтэн харин яадаг гэхээр тэгж бурхан болно гэвэл болно даа гэж бодохгүйгээр арай жоохон хүчрхөч юм уу, арай жоохон илүүдээ гэж харах юм бол тэр нь дийлэх юм шиг бодоод өгдөө. 아실지 모르겠지만 다른 벌레를 잡아먹는 그런 벌레가 있습니다. Та нар бас ингээд бид нар харж илсэн баг тийм. Ингээд хорхоогоо дарж иддэг тийм. 한국말로 사막이라고 하는데 그거 혹시 아세요? 사막이요? 예. 그거 잘 모르시죠? 모르는 것 같아요, 무슨. 예. 모든 벌레보다 강한 힘을 갖고 있는 벌레인데 이 벌레가
사람의 그 수레바퀴, 그 굴러오는 바퀴 있지 않습니까? 그 바퀴에 대항한다라는 그런 이야기가 있어요. 그 벌레가 모든 벌레를 잡아먹는다고 해서 굴러오는 바퀴에게까지 이렇게 덤벼드는 그런 얘기가 있습니다. Энэ ийм яадаг гэнэ одоо нөгөө нэг хорхойг барьж иддэг амьтдад байдаг шүү тийм ээ. Тэгэхээр нэг жижиг хорхойгоо нөгөө том хорхойд барьж идлэхэд нөгөө том хорхойг дахиад хин нөгөө нэг хорхой барьж иддэг. За тийч бол магадгүй хичнээн хинт жидэхгүй хорхой байлаа гэхлээр тэр нь болохоор дугуйд ингээд дайрагдгаа гэдэг юм өгөөдөг гэнэ. 인간도 그와 같이 남보다 약간 조금 나은 면을 갖고 있다고 그래서 그걸 너무 과도하게 자기가 모든 걸 할 수 있는 걸로 착각하는 그런 생각들이 모든 인간에게 있습니다. Тэгээ хүмүүс яадаг гэхээр би заримдаа хичгээд байдаг. Би тэрнээс илүү энэ илүү гэх юм бол бүх зүйлийг ингээд болцсон юм шиг, бүх дэлхийг барьсан юм шиг ингэж бодчих гээд тий. Гэтэ тэр бол хүн болоод байдаг юм буруу бодлоо. 그 다윗이 골리앗과 싸울 때 어떤 말을 했는지 기억하십니까? Урд нөгөө Голиаттай тулалддаг шүү дээ тий. Гэхдээ Давид хаан юу гэж хэлсэн байдгийг та санаж байна уу? 다윗은 강한 힘, 또 완벽한 무기를 가지고 오지만 다윗은 아무것도 없었어요. Хоёрд Голиат болохоор ч энэ бүр зэвсэгтэй тий бүрэн тоноглогдсон хоёуд байгаа өмссөн байсан. Харин Давидын болохоор ч ганц дүүрэн суурин байхгүйсэн тий. 그런 나 다윗이 저 골리앗을 이긴다면 전쟁에서의 구원은 칼과 창이 아닌 하나님께 있음을 많은 사람이 알 것이다라고 말을 했죠. Давид Голиат руу очихдоо юу гэж хэлсэн гэхээр юу ялалт гэдэг зүйлийг тий ялалт гэдэг зүйлийг хоёуд дуулга өгөхгүй. Эзэн бурхан өөрөө өгдөг юм аа. Би тэр Голиатыг алах юм бол бүх Израильд тий ялагч нь бурхан байдаг гэдгийг бүх хүмүүс мэдгээ гэж хэлсэн билээ. 그래서 다윗과 그 신하들이 이것을 여러 번 반복해서 입증을 한 겁니다. Тэгээд харах юм бол яг тэр туршлагаар тий Давид болон түүний зарцнаар энэ агуулга дээр харах юм бол олон хүнийг ингээ алсан байна тий. 하나님은 인간의 외적인 조건, 외모를 중요하게 여기지 않으십니다. 이 бурхан бол хүний гадна талаас нь харагдцуудыг бол чухал тооцдог. 애보다 형들의 외모가 다 좋았어요. Тэгээд тухайн үед болохоор чинь Давидаас илүүгээр ахнар нь илүү юу байсан шүү тий. илүү нөгөө харагдц илүү гоёлтой байсан. 그때 하나님께서 다윗을 선택하실 때 나는 외모가 아닌 중심을 본다라고 말씀하셨어요. Давидыг авах сонгогч хотод хэлчихсэнтэй би гадна дөрхийг хардаггүй. Би харин ятуу сэтгэлийг хардаг гэж хэлчихсэн. 우리에게 있어서의 중요한 무기는 외부적인 육체적인 것이 아니라 우리의 마음과 우리의 신앙이 우리의 가장 강력한 무기입니다. Бидний хэлсэндээ ялгаахгүй танд байгаа хамгийн сайн зэвсэг бол тийм таны итгэл эзнээс сурж байгаа зурал тийм. 이것은 우리 교회 신앙 안에서만 통하는 법칙이 아니고 모든 환경 가운데 통하는 법칙이에요. Энэ болохоор бас юу гэхээр бүхэл нөгөө нэг зөвхөн таны дээр одоо итгэл зурж байгаа тэр итгэл тань зөвхөн чуулган дотор хүчнтэй байдаг тэр одоо даваа тал биш байгаа. Бүх одоо таны очсон бүх газар танд нөлөөлдөг. 시편 33편 16절 누가 읽어주십시오. 33-ыг 16 тэнийг уншиж өгөөрэй. Бол 33-ын 16. Дуулал 33-ын 16. Тэргийн орноор ялгах хаан гэж үгүй. Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй. 아멘. 또 예레미야 9장
23절과 24절 누가 또 읽어주십시오. Иеремия 9-ийн 23 24-ийг хийнэ уншчих уу? Иеремия 9-ийн 23 24. За эзэн ингэж айлдаж байна. Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн эд баялгаараа бүү сайрхаг. Харин сайрхагч нэг нь намайг эзэн гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг. Хайр инрэл шударга ёс зөв шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг би эзэн. Учир нь би үүнийг таардаг гэж эзэн тунхаглаж байна. Амен. 아멘. 인간이 갖고 있는 장점으로 모든 일을 이루는 것이 아닙니다. Дахиад харах юм бол тийм хүн өөртөнд байгаа даваа талууд олон байж болно. Гэхдээ тэрнгээрээ бүгдийг чадна гэсэн утга биш байгаа. 그렇기 때문에 우리는 뭔가 좋은 걸 갖고 있다 해도 그 자랑하는 건 결코 신앙이 아닙니다. Тэг эсрэгээр нь сайн зүйл олон байж болно. Харин та эцсийн дүндээ таны бахархал болох зүйл чинь итгэлтэй байгаа шүү гэж хэлж өгсөн тийм. 자랑하는 그것 때문에 자기가 공경을 당하고 또 그 실패를 할 수가 있는 거예요. Магадгүй нөгөө нэг ингээ одоо мэдээж хэрэг бахархалгүй явах уу, саархалгүй явах уу гэхдээ тэрнээсээ хэтрүүлсээсээ болоод дараад нь тэр ямар нэгэн тийм буруу зүйлд орох вэ гэдгээс боломжлох хэрэгтэй гэсэн. 만약에 자랑한다면 그러니까 누군가 칭찬을 한다면 우리 무엇을 자랑해야 되냐면 하나님의 은혜와 하나님의 도우심을 자랑해야 되는 거죠. Таныг гэсэндээ магадгүй хүмүүс бахархан те таныг магтана те тийм зүйлүүд болно. Харин та тэр тулд нь яг үгээр танд тэр зүйлсүүдийг өгсөн те эзэнт талархлыг өргөх нэг чухал байна. 하나님만 높이는 자를 하나님은 그에게 계속 도우심을 주시고 그를 통해 일하십니다. Эзэн бурхнаас ирсэн гэдгийг мэддэг, эзнийг өргөжүүлдэг хүнд эзэн хэлдгээр эзэн өгөгдөр тэр ерөөлөө сургуулийг нь өргөлж ингэ тасаалдаггүй. 하나님이 하신 일을 가지고 그걸로 자기가 높아지면 하나님은 그에게 더 이상 그를 통해 일하지 않으셔요. Эзнээс өгөгдсөн зүйлүүд дотор ингэ амьдарч байгаа хүн амьдардаг те. Гэхдээ тэрэн дотроо өөрийгөө болж ийн гэд төвгөл эхлэх юм бол эзнээс өгөгдөж байгаа тэр одоо сувг гэдэг зүйл тасардаг. 눈에 보이는 외부적인 조건을 가지고 우리가 일에 되고 안 됨을 판단해서는 안 됩니다. Нүдэнд харагдаж байгаа гаднах тэр төрхүүдийг харахтаа болж байна, болохгүй байна гэж ийм хялбархнаар хөнгөнөөр дүгнэлтийг гаргах нь буруу байдаг. 광야를 다 통과해서 가나안 땅에 들어가기 전에 가나안 땅에 못 들어간 사람들이 있었죠. Мэдэн тэр цөлийн замыг бүтэн дуусгаад Канаан руу орох үед тэ орж амжаагүй орохыг хүсчихсэн ч гэсэн орж амжаагүй хүмүүс байдаг. 왜 못 들어갔는가 하면 자기들이 못 들어간다고 했기 때문에 못 들어간 겁니다. Тэр хүмүүс яагаад тэгвэл Канаан руу ороогүй юм бэ гэж харах юм бол тэр хүмүүс өөрсдөө хэлсэн байдаг. Тэг амаараа бид нар орж чадахгүй, орохгүй гэдэг хэлсэн байдаг. 들어갈 수 있다라고 말한 여호수아와 갈렙은 들어갔죠. Тэр нэг тэ орч болно, бид нар чадах юм байна гэж хэлсэн Йошуа болон Калеб тэ болон бус хүмүүс бол ордог. 민수기 13장에 들어가지 못한다고 말한 이유가 거기 기록되는데 왜 들어가지 못한다고 말했습니까? Тооллого номны 13 дугаар бүлэг дээр харах юм бол тэр байж байгаа ороогүй Канаан руу ороогүй шалтгааны танилаар байж байгаа. Тэр чинь юу гэж байдаг вэ гэхээр 거기에는 거인들이 많이 있다. 근데 우리는 그거에 비해서 작은 벌레와 같다. 그렇게 말을 했죠. тэгээ тэрэн дээр юу байгаа гэхээр хүмүүс ингэж байдаг. Тэр нөө явсан хүмүүс хэлдэг. Яагаад бид нар орч чадахгүй вэ гэсэн чинь тэр газарт ингээ авраг битнүүд их байгаа. Тэр авраг битнүүдийн хажууд бид нар л зөвхөн хорхоо шиг харагдана гэж ингэж хэлсэн мэт. 여호수아 갈렙은 거인들이 있다라는 것은 그들도 알았습니다. Йошуа тухайн үед нөгөө нэг 12 туршуул явж байгаа ш тийм ээ. Тэрнээс тэр 10 бид нар авраг хүнээс айчна гэсэн бол нөгөө Йошуа, Калеб хоёр бас яг адилхан тэднийг тэр авраг хүмүүсийг адилхан харсан байгаа.
아무리 크고 힘이 강해도 하나님은 전능하신 하나님이기 때문에 보이지 않는 하나님의 힘을 여호수아와 갈렙은 보고 믿었던 거죠. Яшуа Калеб хоёр болохоор ялгаа авахгүй тэр одоо том хүмүүсийг харсан ч гэсэндээ эзэн бурхан буюу төгсөжтэй бурханы хүчинд итгэсэн хоёр байгаа тийм. 믿는 자는 능치 못할 일이 없다라는 말씀은요. Тэгээд итгэгч хүнд төгсөжтэй бурханд итгэдэг хүнд чадахгүй зүйл гэж байхгүй гэх тийм дуу бас байдаг тийм. 보이는 걸 믿는 자가 아니고 보이지 않는 걸 믿는 자가 참으로 믿는 자입니다. Хүн итгэл гэдэг зүйлийг харах юм бол харж байгаа зүйлдээ итгэдэг хүнээс илүүгээр харахгүй зүйлд итгэж байгаа хүн бол чихэн итгэлтэй хүн байдаг. 하나님의 능력과 하나님의 일하심은 보이지 않습니다. Бидний бурхны хүч ба бурхны ажиллаж байгаа тэр үйл явцууд нь хүний нүдэнд харагддаг шүү дээ. 그 능력으로 장차 되어질 일들도 눈에 보이지 않아요. Одоо ирээдүйд харагдахгүй те яг одоо ямар төвшөнд явж байгаа хэдэн хувь үлдсэн ч харагдахгүй. 그러나 하나님의 말씀이기 때문에 하나님의 일하심과 그 일하심의 결과를 믿는 자는 하나님이 일해 주시는 대상이 되는 거죠. Харин эзэн бурхан үгэндээ хэлсэн л бол тэрээр те хэлсэн үгийнхээ дагуу биелүүлдэг гэдэг дээр итгэдэг нэгэн дээр эзний хамлалтууд нь биелэлээ олж яадаг. 네, 그래서 믿는 자만이 하나님의 능력을 볼 수 있습니다. Харах юм бол итгэдэг хүн л бурхны хүчийг мэдэрч бурхны хүчийг амсаж чаддаг. 하나님의 능력은 바로 우리 각자 나를 위한 능력입니다. гэдэг бол хүн одоо энэ сонсч байгаа хүн болгоны те таны төлөө, чиний төлөө хүч гэдэг. 그다음에 이제 22장으로 들어갑니다. Одоо 2-р Самуэль 22-р бүлгээр орох гэж байна. 22장은 시편 18편과 내용이 똑같아요. Энэ дуулал энэ 2-р Самуэль 22-р бүлэг болохоор дуулал 18-р бүлэгтэй ижилхэн гэнэ. Яг ижилхэн. 그러니까 다윗이 하나님께 찬양한 내용을 시편의 내용을 여기 사무엘 하에도 똑같이 여기 이제 기록이 돼 있는 거죠. Тэгвэл дуулал номон дээр байдаг агуулга энэ 2-р Самуэль дээр байгаа энэ агуулгаар ижилхэн байдаг. 그래서 핵심 교훈은 구원의 하나님을 찬송함. Энэ 22 дахь бүлгийн гол мессеж нь юу гэхээр авралынхаа бурхныг магтъя гэсэн утгатай байна. 그리고 가로를 하고 부수적으로 그러니까 가로를 하고 제목을 하나 더 붙인다면 가로를 하고 하나님의 구원하시는 능력. Тэгээд авралынхаа бурхныг магтъя гэдэг зураас таж юу гэхээр бурхны авралын хүч гэсэн юм гарч тавьж болох юм байна. 이제 1절부터 보겠는데요. 첫 번째 제목 원수에게서 건지시는 구원. Нэгдүгээр сэдв дотроо нэгдүгээр сэдв үзэж байна. За нэгдүгээр сэдв болохоор дайснуудаас аварсан аврал. 1절부터 4절까지고요. Нэгээс 4-р ишлэл байгаа. 이것은 다시 이것은 다시 이게 그 10가지로 나눠집니다. 10가지로. 그 제목 1번 제목은 또 안에다 10가지 나눠진다는 뜻이죠, 목사님? 아니, 제가 말을 잘못했어요. 그 3가지로 나눠집니다. 3가지로. 그럼 1-1, 1-1-3까지 있는 건다는 그렇죠. 뜻인가요? 예, 그렇죠. Тэгээд одоо харах юм бол энэ нэгдүгээр бүлэг байна шүү дээ. Дайснаас аварсан аврал гэсэн энэ гарчиг болохоо дотроо 3 дэд сэдвтэй юм байна. Өөрөөр хэлбэл 1-1, 1-2, 1-3 гэж байгаа гэсэн үг шүү дээ. 근데 그 작은 1번 안에 또 이제 10가지의 내용이 있다라는 겁니다. Тэгээ ийм бай. Дахиад нэгдэлээ 1-1 байгаа шүү дээ. Одоо 1-1, 1-2, 1-3 гэж ангилна гэсэн. Тэгтээ 1-1 дотроо дахиад 10 ингээд салах юм байна. 이 번호 표시를 이제 저 같은 경우는 그냥 숫자를 적고 큰 번호는
그 작은 번호는 괄호 하나 치고 더 작은 거는 괄호를 이렇게 양쪽으로 치거든요. 그렇게 혹시 하시나요? 저는 이렇게 저는 1 그거 1-1, 1-2 이렇게 해가지고 아, 뭐 에다가 작은 세모 뭐 10개 있다고 하면 1-1에 1 아, 이렇게 하는 걸로 하는데 방금 그런 식으로 설명을 했는데요, 목사님. 그럼 아, 예, 그렇게 하셔도 돼요. 예, 그렇게 하셔도 됩니다. 그럼 저도 그런 식으로 그럼 설명해야 되겠네요. 예, 그러면은, 작은 1번, 1-1, 작은 1번. 그러니까 이건 6-1이죠. 작은 1, 그냥 작은 1번은 그냥 1인가요? 목사님 그냥 편하신 대로 말씀하시고요. 저도 괜찮을 것 같아요. 목사님 지금은 우리는 1번 제목으로 하고 있고요. 1번 1-1로 지금 시작하려고 하시는 거죠? 그러니까 지금 여섯 번째가 아니고, 첫 번째 지금 질문. 지금 첫 번째죠. 예, 첫 번째인데, 첫 번째, 그러니까 1-1이 맞아요. 그러니까 이제 우선 그 큰 1번은 적으셨죠? 원수에게 구원주시는 구원 적으셨죠? 네. 원수에게서 건지시는 구원, 그건 제가 말씀했고요. 거기 아래에 이제 작은 1번입니다. 제가 하는 말대로 작은 1번을 말하겠습니다. 찬송을 부르는 때, 이게 작은 1번입니다. 찬송을 부르는 부르는 때, 네네네. За тэгэхээр одоо нөгөө нэг пастор болохоор өөрөө ингэ тийм сэдвүүд болохоор за нэгдүгээр сэдвгүйч ангилчаад нэгийнхээ дотор ингээ доор нэг зураасаар явчихдаг шүү дээ нөгөө нэг одоо нэгийг нэг гэвэл зураасаар ингээ явчихдаг юм байна л да. Тэгээд дахиад дотроо нэгийг нэг гэж бүр жижиглээд ирэхлээрэ тэр зураасаа дахиад ингээ давхар болгоод ингээ явчихдаг юм байна. За тэгэхээр та нар маань өөрсдийнхөө тэмдэглэлээр явж болох нэ. За ямар ч тач эхний сэдв бол нэгдүгээр сэдв болохоор дотроо 3 байгаад нэг нь болохоор чинь дайсуудаас аварсан аврал гэсэн шүү дээ. За тэр дотроо нэг 10 жижиг сална гэж байгаа. За тэрний нэг нь гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл за бүр жижиг нэг гэж зайдуулаад бүр жижиг нэгнийх нь гарчиг нь болохоор магтаалыг дуулах үе гэсэн утгатай. магтаалыг дуулах үе. 예. 보통 큰 번호, 작은 번호만 했는데, 그 작은 번호 안에 또 작은 번호가 이번에 나오기 때문에 지금 미리 말씀을 드리는 거예요. 예. 그래서 이제 작은 1번 1절 읽어주시기 바랍니다. нэгдүгээр ишлэгийг уншиж байна. Эзэн өөрийг нь хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр Давид энэ дууг эзэнд дуу. 아멘. 다윗이 하나님을 향한 찬송을 부르는 때는 하나님께서 모든 대적으로부터 구원하신 때라는 걸 여기 기록하고 있습니다. Магтаал дуулах үе гэсэн чинь тэр үеийн ингэнгүүт энэ дээр гарч байгаа буюу тэр үе гэж ямар үеийг хэлж ин гэхлээрэ эзэн Давидаас бүх дайснуудыг нь холдуулсан болон Саулын гараас түүнийг аварсан үеийг хэлж байгаа гэсэн. 이건 다윗이 구원을 받았다라는 것인데요. Тэгвэл энэ бол Давид нэг талаараа аврагдсан үе гэсэн үг байна. 구원이라는 것은 우리의 구원을 가로막는 원수로부터 우리를 건져내시는 것이 구원입니다. Аврал гэдэг зүйл юу вэ? Аврал гэдэг зүйл чинь болохоор чинь бид нарыг аврагдахаас одоо халахалж идэг тэр одоо халахалж идэг хүч байгаа шүү дээ, тийм ээ. Муу нэгний хүч, тэр хүчний одоо өөрөөр хэлбэл хар ухаанаар хэлбэл бүслэлтийг даван гарсан тэр үе гэсэн үг. 하나님은 우리를 건져내시는 일을 하시는 거예요. Тийм бурхан тэр бүслэлтээс тэр хүчнээс бид нарыг одоо суглан авдаг нэгэн байгаа. 어둠에서 이끌어내시고 사단의 권세로부터 우리를 이끌어내십니다. Бидний харанхуугаас тий гэрлүүр татан гаргадаг тий муу нэгний хүчээс бидний бас чөлөөлж өгдөг. 그것을 상징하는 것이 바로 이스라엘 백성들이 애굽에서 나오도록 하신 일이죠. тэрнийг бид нэр одоо тий одоо юу хөө дүрсэлдэг агуулга болохоор чинь Египтээс гарсан нь амрыдаг буюу Израильчуудыг Египтийн хүчээс гаргаж авдаг энэ агуулга байна. 아까 블레셋을 말했던 것처럼 우리에게는 평생 동안 원수가 있습니다.
сая хэдүүлээ филистичүүдийн талаар үзсэндээ филист гэдэг болохоор чинь альва нэг зүйлийг хийхэд дандаа хоошин татчихдаг, зөрүүлж идэг ийм утга гэсэн. Тэгээ яг тэрэн шиг бидний амьдралд одоо ч гэсэнтэй мөнхөд биднэрт ингээд филистичүүд шиг байдаг юм хүч байдаг. 원수에게 건져냄을 입었다는 것은 원수를 이겼다라는 것이죠. Биднийг бол Давид болохоор чинь дайснуудаас минь одоо аварсан гэж хэлсэн тийм. Энэ юу ч хэлэхээр явсан гэсэн үг шүү дээ тийм. 천국은 구원 얻은 자가 가는 것이 천국입니다. Яг үүнтэй адилханаар бид ч гэсэн мөн одоо авралыг олно гэх юм бол хаана очихыг хэлэхээр одоо Тэнгэрийн хандлт авахыг очихыг хэлж байгаа. 그럼 천국에 누가 있냐면 원수와 싸워 이긴 자가 천국에 있는 겁니다. Гэх юм бол бидний хувьд бүх тайснуудаас минь намайг аварсан гэж дуулах үе гэх юм бол Тэнгэрийн хандлт буюу Тэнгэрийн хандлалд бүх тайснуудаа ялсан нэгэн ордог. 이기게 하신 것은 하나님이시기 때문에 우리는 이기게 하신 하나님을 찬송하는 것이 우리 성도가 하는 찬송입니다. Гэтэ тэр ялалтыг дүүл хэн өгдөг юм бэ? Хэн ялуулдаг юм бэ лээ? Бидний бурхан ялуулдаг. Тэгэхээр бид нэр энэ бурхан руугаа хандаад магтан дуулаа. Магтаалыг бас өөр өгдөг гэж байгаа. Өөр өгдөг. 그러니까 이긴 자가 이긴 이후에 하나님께 감사하는 찬송이 바로 구원의 찬송이죠. Ялсныхаа дараа тэгээ эзнэргөө хандаад одоо магтан дуулж байгаа тэр дуулыг юу гэхээр магтаалын дуулал гэж бас ингэ хэлж болно. 출애굽기에 홍해 바다에서 이스라엘 백성들이 건져냄을 받았습니다. За хэдүүлээ Египтийн үеийг санах юм бол Израильчүүдийг бурхан улаан тэнгисийг хуваагаад авардаг тийм ээ. Гатлуулж өгдөг. 애국 군대가 추격할 때 이스라엘은 건져내시고 애국 군대는 다 바다에서 죽게 만드셨죠. Тэр улаан тэнгис рүү Израильчууд ганцаараа орсон биш үү те? Египтчүүд бас араас нь ордог те Израильчүүдийн. Гэхдээ бурхан Израильчуудыг аваад Египтчүүдийг тэр дотор ингэж живүүлсэн байдаг. 그러니까 이스라엘 백성들이 애국 군대를 이긴 거죠. Израильчууд Египтчүүдийг ялсан гэж үздэг. 그래서 출애굽기 15장 1절에 모든 백성들이 하나님께 노래로 하나님을 찬송했습니다. Тэр улаан тэнгисийг хуусныхаа дараа гатлсныхаа дараа гэтлэл номны 15-ыг 1-дэр харах юм бол Израилийн бүх ард түмэн эзэн бурхандаа хандаад талархлын дуу дуулсан байдаг. 이것이 바로 모세와 함께 부른 모세의 노래입니다. Энэ дээр харах юм бол тэр нь Мосеч гэсэн хамт дуулсан дуу гэдэг тийм Мосегийн дуулал байдаг. 근데 이 모세의 노래를 모든 성도가 부르게 된다라는 거예요. Тэр өөрөлдөл энэ дуу бүх итгэгч нар тийм дуулсан гэсэн утга. 요한계시록 15장 3절 읽어 주십시오. 요한계시록 15장 3절 말씀. 예. Илчлэл номны 15-ын 3-ыг хэн нэг уншиж өгөх үү? Илчлэл 15-ын 3. Илчлэл 15:3. Тэд бурхны зарц Мосегийн дуу болон хурганы дууг дуулав. Төгс хүчит бурхан минь таны үс агуу бөгөөд гайхалтай. Үндэснүүдийн хаан таны замууд зөвхт бөгөөд үнэн. 아멘. 모세가 승리의 찬송을 불렀던 것처럼 우리 모든 성도도 그와 같은 찬송을 천국에서 부르게 된다라는 말씀입니다. Саяны хэлсэн тэр нөгөө нэг Мосегийн дуулсан дуулыг бүх ард түмэнд дуулсан шиг персонал дуулна гэсэн агуулга энэ дээр анх гарч байгаа юм. Тэгээд далайг гатлаад Мосе дуулсан шиг бүх итгэгч нар хүртэл тэр өдөр тий ингэж дуулах болно гэж энэ дээр гарсан. 모세 인도를 받았을 때 하나님이 싸우셨던 것처럼 오늘날 우리가 예수님의 인도를 받으면 모든 싸움에서 승리하게 됩니다. Израильчуудыг Египтээс гаргах үед Мосе удирдахжсэн тий бүх ард түмэн Мосегийн удирдлагын дагуу явснараа аврал авсан байдаг тий тэрэн шиг бид нар ч гэсэн одоо үед яг хөглөрөө эзэн Иесусийн удирдлагын дагуу түн дуулууртай байснараа эцсийн үед хамтдаа дуулахаар гэж зогсох болно гэсэн. 예수님께서 태어나셨을 때 예수님에 대해서
예언한 사람이 두 사람이 있죠. Тэгээд эзэн Есүсийг төрөх үед те түүнийг харж исэн хоёр хүн байсан те. Түүнээр гарчаа. 누가복음 1장에 그 예수님께 대해서 예언한 그 두 사람의 말이 있는데요. Эзэн Есүсийг төлөө эзэн Есүс Лук номын 1-р бүлэглэлээр гарч байгаа. Есүс төрөх үед түүний илчлэлтийг хараад хүлээж исэн хоёр хүн байдаг. 그 예수님으로 말미암아 우리 모든 사람들이 원수로부터 건져냄을 입는다고 그렇게 말씀하고 있어요. Тэгээд Есүсээр тэн дээр харах юм бол түүнээс Есүсээр дамжуулаад өөрсдийнхөө аврагч өөрсдийнхөө бүх тасалбаас чөлөөлөх болно гэж хэлсэн байдаг. 누가복음 적어 놓으시면 누가복음 1장 74절부터 75절까지입니다. Лук 1-ийн 74-өөс 75 зэрэг байж байгаа. 예수님이 하신 구원의 일이 바로 우리를 원수로부터 건져내신 일이라는 거죠. Өөрөөр хэлэх юм бол түүний одоо хийх зүйл нэгж бичигдсэн байна. Илвика 읽어주시면 좋죠. 예. уншиж үгэй. Бид дайснуудын гараас аврагдаж, айдас түгшүүргүйгээр ариун ба зөвхт байдалд үрд түүний өмнө үйлчлэхэд болболой. Амен. 아멘. 다윗은 평생에 원수가 많았습니다. Тэгээд энэ эзэмэл эзэн эсийг хийх зүйл нь тийм ээ. За хайдлаа цааш харах юм бол Давидын талаар ярих юм бол Давид насан туршдаа нүлт ингээд дайсантай байсан тийм. 그 모든 원수로부터 건져냄을 입었다라는 것은 다윗이 영광스러운 구원을 얻었다라는 걸 우리에게 알려주는 겁니다. Тэр дайсан аварсан гэж хэлж байгаа тийм. Тэгэхээр энэ болохоор тэрээр авралыг авсан гэсэн агуулга орж ирж байна. 성도의 인생, 성도의 삶 자체가 영적 싸움이기 때문에 거기에서의 승리가 구원입니다. Тэр ялангуяа итгэгч хүний хувьд хүний амьдрал тэр чигээрээ сүнслэг тэмцэл гэж байдаг тийм. Тэр тэмцэл донд байдаг учраас танд ч гэсэндээ бас ингээд тийм дайнаас тийм аврагдах ингээд хэрэгцээ байгаа. 두 번째 작은 제목 말하겠습니다. 두 번째 작은 제목, 보호하시는 하나님의 능력. Тэгэхээр дараагийн сэдвээр орж ийн. Нэгийг 3 гэсэн үг шүү дээ. Нэгийг 2 тийм. За энд болохоор 2절부터 3절까지고요. 교수님 제목이 뭐라고 하셨어요? 예, 보호하시는 하나님의 능력. За сэдв нь болохоор хамгаалдаг бурхны хүч гэсэн сэдв байна. Гарч нь 2 болон 3 дугаар ишлэл. 시간이 얼마 없죠. 그래서 2절과 3절, 2절부터 3절까지 한번 읽어 주십시오. Тэр болгоо эзэн бол миний хад, миний бэхлэлт, миний аврагч, миний бурхан, миний хорогдох хад, миний бамбай, миний авралын ивэр, миний цайз, миний хорогдох газар, миний аврагч, та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ. 아멘. 아멘. 이 두 절에는 많은 여기 내용들이 담겨 있습니다. Энэ агуулгыг харах юм бол маш шогол олон агуулгууд орсон байх тийм утгууд. 그래서 하나님이 우리를 어떻게 구원하시는지를 10가지 내용으로 설명하고 있어요. Бурхан биднийг хэрхэн яаж авардаг вэ гэдгийг ингээд бүр 10-аад төрлөөр ингээд тайлбарсан байж байгаа. 그래서 그걸 한 가지씩 말을 하면 이제 그 작은 1번, 그러니까 2-1입니다. 아주 작은 1번입니다. За тэгэхээр тэрийг хэдүүлээ ингээд доош нь цуулаад үздэхээ. За эхнийх нь болохоор 그러니까 1-2-1이죠. 1-2-1. 예. 반석이고요. 예, 내용은 반석. 이게 이제 가로치고 험한 바위, 높은 절벽이라는 뜻이죠. хад гэдэг болохоор чинь за хад гэдгээ зурсах юм бол энэ ямар утга вэ гэхэлэр чинь хавцал тий өндөр хавцал гэсэн утга. 이 바위는 굉장히 거대한 바위를 말씀합니다.
Энэ маш өндөр тийм том хавцлыг ингэ хэлж байгаа гэсэн үг. 이와 똑같은 단어가 굉장히 많이 있지만 민수기 20장의 8절에 이 단어가 있는데요. Агуулгыг харах юм бол дуулал бишээ уучлаарай. Тооллого 28 дээр харах юм бол энэ агуулгаас гардаг. Тэгээ тооллого 28 дээр. 모세가 지팡이로 반석을 쳤거나 반석에게 명령을 할 때 반석에서 물이 나왔지 않습니까? 민수기 20장 맞죠, 목사님? 네, 민수기 20장이요. За тэгэхээр тооллого номны 28 дээр харах юм бол тэнд дээр харж байгаа тэр юу гарсан гэнгүүт чинь Мосе нөгөө барьж явсан таягаараа тэр хадыг ингээд хаданд хүрэгдэг тий хадыг цогт тэгсэн чинь тэр хаднаас ингээд ус гардаг талаар ордог тий. 그래서 이 반석이라는 말은 굉장히 크기가 큰 그런 바위를 말하는 거죠. Өөрөөр одоо хад гэж байгаа учраас энэ маш томоо тийм одоо нэлээ бидний бодохоор бол жижиг юм шиг бодоод байдаг болооч үгүй асар юм үлэмж том зүйлийг хэлж байгаа. 그럼 이런 바위에 다윗이 보호를 숨어 있으면 그럼 어떤 도움을 받을까요? Тэгвэл ийм хадан дээр энэ хаднаас үл ямар тусламжийг авах боломжтой вэ? Бака 적이 원수가 다윗에게 가까이 접근을 하지 못하게 하나님께서 막아주셨다는 거죠. магадгүй энэ агуу том тэр хаттай хат болж ийсэн Давидыг хэрхэн хамгаалах вэ гэхээр дайсан түн рүү ирэх үед түүний одоо дунд нь хамгаалалт болно гэсэн үг. 시간이 다 됐네요. 마치도록 하고 우리 강 목사님 뭐 말씀하실 것도 있으세요? 네. 저한테 그거 좀 넘겨주시죠, 뭐 포스트. 그럴까요? 예. 예, 오늘 강의는 이렇게 마치도록 하겠습니다. 수고하셨습니다. 네.